Сайн байна уу? Сайн байна уу? Unscripted тавтай морил. Баярлалаа. За энэ бол лама буюу сошиал дээр мишэх ээж гэж таад мэдж байгаа. Ер нь бол ээжүүд илүү сайн мэдж байгаа гэж бодож байна. Тэгээд бас миний багш би сургалтанд суудаг юм. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа. Сая сургуулаа төгссөнд нь баяр хүргэе. Баярлалаа. Харин сая төгсөөд сарын өмнө төгсөөд. Тэглээ тийм. Японд хил заслын магистраар төгсөөд ирсэн. Одоо их орондоо ирээд Монгол хүүхдүүдэд хилд оруулахаар ирсэн. Оруулаад яа гэж дуудсан шин тий. Би болохоор мишэх ээжийнхаа сургалтыг онлайн сургалтыг нэг бүтэн жилийнх нь ангид байдаг байхгүй юу? Яагаад авсан бэ гэхээр манай охин 2 нас 10 сартай 9 сартай жилийн охин маань хилд орохгүй байгаа. Гээ яг өөрөөхөө ярьж л байгаа юм л та. Гэтэ ингээд бүр ингээд айгу тод бүтэн үйлбэрээр ингээд босод хүүхдүүчийг ярьж өөрийгөө илэрхийлэхгүй байсан байхгүй юу? Тэгээ би санаа зовоод за энэ чиглэлээр одоо хамгийн сайн мэрэгэрсэн зөвлөгөө өгч чадах хүн хэн бэ вэ гэж хаагаад мишэх ээжийг олоод тэгээд олоод өөрөө одоо мэдэрчээд та нартаас хуваалцсан юу гэж бодоод авчирсан байна. Баярлалаа. Одоо яг ингээд энэ speech therapist гэх үнийг speech pathologist, therapist гэж хэлдэг газрууд байна. Pathologist гэдгээр нь явж байгаа улс орнууд ч байна. Одоо ингэ үзэж байгаа хүмүүс яг өөрийнхөө мэрэгжлийг тайлбарлаж хэлж өгөөч төхөө. Одоо яадаг гэсэн үг юм бэ? Яг ер нь товчхондоо л одоо нэг speech болон language одоо хэл яриа тухайн одоо хүн заавал хүүхэд гэлтгүүгээр 0-оос 80 90 насны ерөөс хамаагүй өвчнө нь бол өвчний онш нь бол ерөөс хамаагүй тухайн хүний хэл яриа болон за дээрээс нь залгих зажлах хэрэгт нь ямар нэг асуудал байна уугүй гэдэг. Тэгэхээр ер нь бол нэг цэежнээс энэ хамар за тэгээ бүр цаашлуул тарих одоо толгой ингээд энэ хоорондох хэл ярианд дээр суурилсан зүйлүүд дээр ойлгох чадвар дээр суурилсан зүйлүүд дээр терапи буюу тэр хүнийг сэргээн засах, дэмжих, за эсвэл хилд оруулах гэдэгт дэмжих одоо мэрэгчл гэж ойлгож болох гэсэн. Тэгэхээр нөгөө хүмүүс болохоор заавал хилд оруулна гэдгээр нь хамгийн дөрөнд ойлгочод байдаг. Тэр нь бол бүр аргагүй нөгөө бүгд тэгээд нэгээс мэддэг учраас одоо Японд гэлтгүй өөр улсаар тэгэхээр сэргээн засахын нэг салбар болчихсон учраас хөдөлгөөн засал, ахуй засал гэж ярьж байгаатай адилхан хил засал гэдэг нь өөрөө тухайн хүний одоо юу гэдэг хилд оруулахаас гадна за энэ амьсгалаа зөв авч гин үү дээрээс нь хэр ойлгож гин гэдэг нь ойлгох гэвэл буцаад тархинуул ажил болчих жоо. За ярих гэхээр амны үнд ялчих жоо. Тэнгүүд ажиллах, залгих буюу хоолоо идэх гэдэг процессаас дахин авчиж байгаа. Тэр талуудаас нь дэмжлэг үзүүлэх гэдэг одоо мэрэгчлэлтэн л гэж ойлгож болно гэсэн үг байхгүй. Тийм. Монголд энэ хэр хөгжсөн байдаг вэ? Монголд яг одоогоор ч юм бол хил засалж бэлтгэдэг байгаа. Харин бэлтгэж эхлэегүй байгаа. Ер нь сураг сонсохны бол бэлтгэж энэ жилээс ч юм мэрэгчлээс бэлтгэгдэх сураг байгаа юм шиг. Бүр яг сургуулиудад тийм анги байдаг юм байна шүү дээ. Одоо л анги байхгүй байгаа. Анагаахын сургуульд ч юм бол хөдөлмөр гэдэг энэ сэргээн засгийн 2 гадаа салбар нь бол 8 жилд миний мэтгээ 4 5 жилийн өмнөөс ч юм гээд сургалт нь эхлээ явцсан төгсөж байгаа гэсэн үг. Яг хил засарч гэдэг нь бол хийгдэг байгаа. Яг энэ салбар өөрөө хөгжсөн үгүй гэхээр одоо ерөөсөө л юм хөгжүүгүй гэсэн үг байхгүй Монгол. Гэхдээ Монголд мэдээж одоо 90-ад онд ч юм уу тий Оросд суралцаа төгсөөд ирсэн багш нар одоо цөөхөн гарын 13 багтахаар багш нар бол байгаа. Дээрээс нь сүүлийн жилүүдэд бол хилд орохгүй авах их байна гэдэг утгаар хил заслын бэлтгэх гэдэг утгаараа тий ингээд холбогдоод өөртөө Оросд сурдаг ч юм уу тий онлайнаар сурдаг ч юм уу юм мэрсэр сургалтууд бол байгааг бол сонсож байгаа. Тэгэхээр яг албан ёсоор яг улсдаа бэлтэж гин үгүй л үгүй. Гэтэ ойрын 1-2 жилдээ бэлтгэх сураг бас сонсогдоод байгаа. Энэ ч гэсэн үнэхээр чухал зүйлсээ бэлтгэдэг юм байна тий. Тэгээд Японд энэ чиглэлээр сурсан шүү дээ тий. Хэдэн жил Японд байсан бэ? Яагаад Японыг сонгож энэ чиглэлээр одоо мастера хий гэж шийдсэн бэ? Яг уу ер нь бол яг энэ чиглэлээр суралцсан нь бол нэг сүүлийн 3 жил болчихж байгаа юм. Сүүлийн яг 3 жил. Тэгэнгүүт яг энэ салбар руу орсон түүхэн гэвэл бол нэг 17 оноос гэдэг чинь 7 8 жилийн өмнөөс гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг анх хүүхд хөгжлийн төвд багшаар ажиллах болоод Японы л да Японы хүүхд хөгжлийн төвд тэгэнгүүт уул шугамдаа бол яг 15 онд их сургуулийн Японд төгсөөд яг тийм төвдөө ингээд багшаар орох уу гэд тухайн түмэн хэлжсэн. Би яг нөгөө цагийн ажилтнаар хор ингээд шалгуулсан. Тэгээд тэнцчлээ ингээд манад ажилд оронгоо цааштай ингээд багш болох уу гэд. Зэрэг хүрээгүй. Яг үндэ. Тэгээд ягаад ч юм ингээд би яг ингээд те одоо янз бүрийн онштой оншгүй хамаагүй ингээд яг хүүхдүүдэд очиод хөдөлгөөн заагаад хөгжүүлээд ингээд явна гэхэрл. Яг ингээд тэнцсэн ингээд амар дуртайгаар нэг цаанаасаа нэг юм түлхэц зөрөөсөө болтгоо. Тэгээ заа юу ч гэсэн Монгол руугаа буцъя гэд яг 15 он Монголд ирээд яг үндсэн яг сэтгүүлч гэдэг мэрэгчлэр ажиллангаа. Тэгээ нөгөө дотоод төгсөл маань цаанаасаа яачлгүй хүүхдтэй ажиллах гэдэг маань гарч ирээд тэгээд нэг жил хүрээгүй байсан маа сэтгүүлчээр айконт ажиллангаа. Цаанаасаа л хүүхдтэйгээ ажиллах юмсан хүүхдүүд дотор байх юмсан гэдэг хүсэл эрмэлзэн төрөө. Тэг яг тэр цаг үед таарсан юм шиг манай тухайн үеийн тэр захирал маань чи нөгөө мөрөдөл чивээрээ юу гэдэг.
Би болохоор миний мөрөөдөл том болоод баячаараа сан байгуулна гэж ярьдаг. Эсвэл сан байгуулаад хүүхд хөгжлийн төв байгуулаад ингээд хөгжлийг Монгол хүүхдүүдэд дэмждэг хүн болох юмсан ингээд ярьдаг үсэх сургуулахтай айгүйх. Тэгээд тэрийг мэддэг болохоор за чи мөрөөдөл чи хэвээрээ юу? За тэгээд хэвээрээ байгуул манай багшаар ажиллах уу яах уу гэж дахиад асуусан. Тэгэл яг ажил дээрээ сэтгүүлч мэрэгчлийг хийж ийснэ тийм чат ирсэн дараа нэлээд ботсон. За би жоохон ботъя гэдэг. Ганцаараа нэг сар бодоод дэвтэр дээр ингээд голоор нь зураас зорж хагаад. Япон явах уу явахгүй юу? Энэ мэрэгчлэр явах уу явахгүй юу гэдэг ингээд сайн тал суулдаал юу гэдэг алж жоох юм юу вэ гэдэг. Тэгээ Монголд ажиллаж явах чи Японоос дуудаад байгаа юм байна шүү дээ. Дуудаад тэгээд холбоотой байсан захирал маань мөрөөдөл чи хэвээрээ юу гэдэг. Тэгээд би ч одоо эхлээд тоглоод байгаа мó л гэж бодно л дээ. Би явахгүй юу гэ би ингээд болио энуудаа гээд хэлсэн учраас тэгээд дахиад тэр ихтгэл ингээд асуунгууд буцаа сэргээд ирчих жоохоо. Би чи нэрээ юу хийх байгаа юм. Мэдээж амар сэтгэл зүйн салбарт амар хайртай телевизэд багасаа байсан учраас амар хайртай. Гэхдээ тэгэл яг хөө ингээд зураасаа зураал ингээд ярьж байхдаа яалтчгүй хамгийн явах хүсэл, ажиллах хүсэл маань тийшээ авцсан байхгүй. Давмгаалаа. Тэгээ сарын дараа гэрийнхэн болоод ингэсэн гингүүд манай гэрийнхэн ч хавсаа багасаа л энэ тэл ингээд дэмжээлээдэг гэсэн болохоор заа чи өөрөө мэддэг гэл. Тэгэл шууд захирлаа хэлэл би явлаа гэж явчихсан. Явахаар шийдээ захирлаад ажилласаа гарчихсан. Тэгтээ бас дартан байгаагүй. Одоо ингээд харахад ажилласаа 9 сард 8 сард гараал ингээл бай парти гээл би явлаа Япон руу гээл. Тэгсэн чинь виз маань 6 сарын дараа гарсан. Хариу. Тэгээ би 6 сар ажилгүйдлийг нэмд байлаа штэ. Амар явна гээл амар ярьсан. Энэ тийм тэгээ одоо ингээл Artract клуб ч юм ингээд тухайн үед харьяалаа гэжсэн газруудаа ч гэсэн би одоо явлаа. Япон хавьж ажиллаа гээл. Тэгээл нөгөө нэг сар болоо 2 сар л байдгүй хариу байдаг. За одоо ер нь юу болоо явчихоо гэл. Гэрийнхэн ч гайхна. Эхлээд бол 1-2 сар гайгүй ш ээж автаханд амьдарч байгаа хүнээс аваагүй юм шиг. Тэгээ сүүл рүүгээ ч санаа зовно гарч ирэх оч байлна гэл. Тэгээ авсаар хагаад яг 17 оны 3 сард 2 сард хариуны гараад бичгийн шар бичгийн гарчлаа ингээд визэнд ороод гарцсан шүү. Одоо ингээд 3 сард ирээрээ гэд билет авцгаа ингээд. Тэгэхээр үндсэндээ 8 сард нь ажиллаа болоод дараа жилийнхэн 3 сард нь би Япон явж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол шантарч болох байсан л да. За би өөр ажил хийгээд амьдралаа болгоё гэд. Ягаад ч юм тэгэл хүлээгээл байсан. Яг 3 сард нь яваал тэр хүүхд хөгжлийн томд хамгийн анхаарсан хүүхд маань аутизм гэсэн онцтой хүнд хэлбэр онцтой хүүхдийг яг би багш ингээ ажиллаж байхыг хараад тэр өдрөөс хавлаад тэгээ суралцаал эхэлж байгаа. Яг сурангаал өөрөө хөдөлгөөнөө заан сурангаа ингээ явна давхар сургууль өмнөх боловсруулалтаар суралцаад явах гэдэг ч юм. Тийм нэг том ертөнцид 17 оноос хойш орж ийн гэсэн үг л дээ. Тэрнээс хойш 8 жил болсон байна. Тийм байна тийм. Энэ чиглэлээр сургуульд сурахад ямар байсан? Сургуульд нь одоо юу заад юм бэ? Одоо эн чинь хэл засалч гэж байгаа боловч эн чинь ангаах ухааны нэг салбар байгаа даа шүү дээ. Бас сэтгэл зүйн нэг салбар байгаад байна. Одоо энийг имлэгээр одоо тийм тариагаар эмчилж болдог зүйл биш. Энд чи ингээд терапи одоо тий заавал ингэж тэр хүнтэйгээ харилцаж ийж олон удаагийн хичээлээр дасгал ажлуудаар яадаг байх л та. Тэр хичээл яаж явагддаг процесс надад бас их сонирхолтой санагдаж байна. Лекцүүд бол байдгүй бах тий. Тий ер нь бол яг ангаахын 3 жил гэдэг бол амархан байсан уу хэцүү байсан уу гэвэл үнэхээр хэцүүсэн. Яг одоо ингээд даваад гараад хэцүү байсан гэдгийг хэлэхэд амар таатай байгаа байхгүй ингээд давчихсан учраас. Тэгээ тэр хэцүү байсан гэдг нь болохоор яаж юм гэхээр хизээч би ангаахаар сурна гэж бодож байгаагүй. Тий. 10 жил тахтаач тэр одоо манай багш харж ивэл гэдэг хөө. Биологи хиймдээ ч юм уу те эсвэл одоо хичээлүүдтэй хамгийн одоо сул жоохон дургу. Эсрэгээр нийгэм одоо монгол хэл ч юм уу те тийм хичээлүүд амар дуртай хөхтэйс аахгүй. Тэг ягаад ч юм тэр ингээд хүүхд хөгжлийн төв хөтөлбөрөөр ажиллаа. Дараа нь EB терапи гэдэг зам үйл засалчаар бас нэг жил Японд ажиллаад Америк компанид. Тэгээд энэ хоёр ингээд салбарт нь ажиллаж байхад хамгийн чухал гол миний ингээд нэг л сурах хэрэгтэй байна гэж ботсон салбар нь хилцэлсэн байхгүй. Ягаад тэгэхээр ямар ч онцтой оншгүйс хамаагүйс л асуудалтай тий. За энэ асуудалтай хүүхдтэй одоо найзуудтайгаа харилцахгүй байна. Ээж автайгаа ярихгүй байна. Эсвэл нэг газар орохоор ярьдаг хэрэг нөгөө газараа ярихгүй байна ч юм уу тий. Маш олон тийм сэтгэл зүйн болон янз бүр асуудалтай хүүхдүүдийг 0-18 настай хүүхдтэй ажиллаж байгаа. Тэнгүүд тэр дотор гол суур цаана явж байгаа хэрэлт орсон ороогүй гэдэг юм орж ирсэн байхгүй. Хэлд ороогүй байгаа орсон байгаа ч юм уу тий. Эсвэл оройтож орсон ч юм уу. Тэгэл нилээн тэр 4-5 жил ажилласны дараа дотроо за энэ хил заслын салбарт л юу явахгүй бол энийг бүрэн ойлгохгүй байна гэдэг нь орж байгаа юм. Тэгэл завж өгсөн шалгалт өгөөд үзьгээл одоо Масашино гэдэг миний төгссөн сургууль л та. Тэгээд англи дээр шалгалт өгөөд Монгол Япон хэл дээр асуугаад. Тэгээд анх тэр нөгөө юм шалгалт өгдөг магистрийн шалгалт өгөхөд ч гэсэн ярьж илсэн л да манай багш ингээд 4 жил болон сурдаг.
салбар, анагаахын салбар. Тэгээд 4 жилиг 2 жилд багтаана буюу full time өглөөний 8 цагаас оройн 8 хүртэл сурна. 7 хоногийн 6 өдөр сурна. Тэгээд нэмээд чи хүүхэдтэй маань тэгж гадаад хүн. Чиний үдсэн одоо нийгмийн ухааны Япон хэл гэдэг чиний анагаах үзэгч Япон хэлээр өөрөө гэдгийг би мэдээд байгаа. Тэгэнгүүт 2 жилд Япон хүн сураад төгсгүй хүүхдүүд гардаг. За шалгалтандаа унаад болсон хүмүүс ч гардаг. Тэгээ чи ингээд үнэхээр чи энийг сурч эзэмшмээр байгаа юм уу? Ямар байгаа ингээд шалгалтан дээр ингээд ярьж байгаа байхгүй гэсэн чинь би уйлчдیں۔ Яалтчгүй зэрэг илэрхийлж байгаа санаа л да. Одоо ингээд бодгортол багш ярьдаг байхгүй чи уйлээсэн. Үгүй би явна орно, заавал орно. Би 2 жил биш юм аа гэхэд 5 жил зарцуулсан ч хамаагүй би заавал хэлцэлчээр төгснө гэд. Тэгэл тэрэндээ нэг шарандаа ч юм уу те ингээд намайг ойлгооч гэдэгтэй ч юм уу. Би заавал монгол хүүхдүүдийнхаа хувь нэмэр болох гэж орно гэд. Тэгээ яг ойлцсон юм манай багш. Нааг удирдах багш ингээд хажууд нас 2 багш ирсэн байхгүй. Танхимэр хэлж харж байсан. За гэснэ. За чамааг удирдах багш нь хажууд энэ таал их хичээхэндээ нөгөө диплом ажил дахиад байгаа учраас үндсэн сонгох хичээлээс гадна таал хичээхэнд яах вэ? Болох уу да яах уу гэл. За тэгээ эргээ бид нар халбагдъя гэв. Тэгээ шалгалт дуусаал ингээд за хутлаалах таа гэл. Уусаа гадаад хөвт байдгүй юм чинь. Тэгсэн тэгэл аз таарсан уу? Тэр зориг маань нөлөөлсөн үү мэдэхгүй. Тэнцэл яг 3 жил яг сурсан. Тэгээд яг л сая түрүүний хэлдэг 7 хоногийн 6 өдөр өглөөнөөс орой хүртэл тэр үед манай охин чи 3 нас ари хөрөөгөөсөө юм чинь 2 нас гартай. Тэгэл одоо ботход үнэхээр тэнэг ямар зоригтой алхам хийсэн бэ гэж айгу бодмоор. Гэхдээ тэргээ туулаад гараад ирчингүү за гэд одоо инээж ярмаар. Айгу хэцүү байсан л да. Тэг ихний 1 жил хамгийн суур хичээлүүд дандаа ордог. Бүх одоо ингээд анагаахын суураас гадна хил заслын суураас ингээд үндсэн одоо ингээд терапи яаж явагдах вэ ингээд бүх суур хичээлүүд нь ороод 2 дахь жилийн дандаа практик дээр явдаг. Яг боддоор ингээд өөртөө нэг нь өвчтөн болоод нэг нь цэлсэлж болоод гэж бүгдийг ингээд хийж явдаг анги та. Тэг имлэхээр бас явна. Тэнгүүдийг эхний 1 жилийнх нь эхний 3-4 сар яг ковидын үеэс гадна нөгөө юу яагаад ханиад том хөвгдөг ус аяг хүрэн шүү дээ. За хүүхэд машин цэцэрлэгт орлоо ханиад том хөрлөө. Хамгийн харамсалтай нь ханиад байна уу ковид нь хамаагүй хичээлийн чөлөө байхгүй. Тасаар л тооцсон. За тэгээ нэг хүүхдийн чи асар ихээр аав ээж байхгүй ш танд. Нөхөр ажилтай. Нөхөр ажиллаа болчоор нөгөө төлбөр явах гэдэг шиг. Тэгэл өстой нэг амаа зоогаал хүүхдээ ингээл асрангаа зарим багш нарыг гуйгаал онлайнаар сонсон зарим нь л уучлаарай болохгүй гэл нэмтнэрч үгүй тасаар тооцсон гэл. Тэгэл тасаар тооцоол ингээл унах хүртлээ очдог ч юм уу тий. Тэр зүйлүүдэд болчмор л байсан. Манай багшилтуудаа зүгээр үү хүүхдээ чи асрахгүй мүү чөлөө авах юм уу гэх айгу санаа зовдөг. Тэгсээр агаал дуусгасан шүү дээ. Эхний 1 жил одоо ингээд ботхоор бурхан минь гэж ботмоор уйлал ёо би ч юу ч хийж байгаа юм бол доо гэж бодоол. Тэгсэн ирний ах нөгөө дуртай учраас л явчаад байгаа юм. Хүүхдээ онтуулаад лагийг хийлгээл ханиад энэ үзүүлээл шүн 10 цаг босоод хичээлээгээ шалгалтанд биелэл 4-5 дундангуудаа буцаад 8 босоод сургууль руугаа яваал. Тийм үед л өнгөрсөн. Тэгээ сүүлийн арай гайгүй 1 жил ингээ 2 жилээ дуусгаад практикаа дуусгаад за магистрийн диплома бичээд гээ гоё явандаа гэж бодонгоо тэр үед нь жирэмсэн болдог ч юм уу. Ингээ дараагийн алхам нь өргөлчилчихсэн. Манай бүгшөр чиний амьдрал үнэхээр кино шиг юм аа гэж. Кино шиг юм аа гэдэг. Тэгээд гоё л хэцүү байсан ч гэсэн даваад гарсан учраас гараад ингээд дөнгөж нөгөө зулгаагаад ингээд хамгийн ихний ингээд хэсэг рүүгээ ирж байгаа учраас л одоо бол цаашдаа бол алаад өгье л гэж бодож байгаа. Гэхдээ юм гэдэг чинь эхлэл хамгийн хэцүү байдаг учраас тэгээ эхэлсэн учраас учир нь алтах байхаа гэж байдаг шүү. Тийм. Эхэлсэн одоо сайн үргэлж явж байгаа шүү дээ. Хүмүүс бол ээжүүдийн дунд бол миших ээжийг сайн мэдж байгаа. Одоо бас ингээд сургалт явуулаад яг хүүхдүүдтэй онлайнаар болон биеэр уулзаад яг ингээд одоо хил заслын зөвлөгөө эмчилгээ хийдэг шүү дээ. Тэгээд явж байхад одоо за бүр ихнээс нь за хөгжлийн хоцрогдол гэж юу юм бэ? Ингээд салгаад удаан хилд орж байгаа шалтгааныг нь хэдүүлээ салгаад ярих уу? Тэгээ. Удаан хилд орж байгаа шалтгаан гэхээр амар олон шалтгаанууд байна гэсэн үг. Тэгэхээр тэр дотор бол эцэг эхчүүдийн бодож байгаа одоо яг Монголын яг одоогийн өнөөгийн нөхцөл ээж аавд хамгийн түрүүнд бодож байгаа зүйл нь аутизм гэж ярьчаад байна. Харин тийм. Хилд орохгүй байна. Тэнцүү аутизм гэдэг үг гарчаад байгаа юм. Би бас тэгж бодож байсан. Тэгэнгүүт уушаа умандаа бол хилд орохгүй байна гэдэг ингээд хайгаад өөртөө бид ингээд судлаад ингээд үзчихэнгүүд энэ чинь хамгийн түрүүнд жишээлээ сонсож гин үгүй гэдгээс эхэлж байгаа. Антон талаасаа бүр энэ хүүхд сонсож байгаа юм уу? За тэгэнгүүт за одоо бол бас арай гайгүй яж мэддэг болцоо тий хилний өвчин ямар юм ч юм уу тий өвчин богинохон байна. Ер нь хилэн дээш ташаа чөлөөтэй хөдөлж гин ч юм уу. За амны өндөө булчингууд явж гин. За тэгэнгүүт дээрээс нь сонсохоос гадна энэ хүн чинь ер нь хэр одоо хөгжлийн тухайн хөгжлөн гэдэг нь одоо хөдөлгөөн байж болно, танин мэдхүйн чадвар байж болно, гарын нарийн булчингууд байж болно, бусадтай харилцах сэтгэл зүй талаас ч гэсэн ямар юм гэдэг асуудлууд нь гарч ирж байгаа. За тэгээд нэмээд хамгийн сая аутизм гэдгээс гадна гол нэг бас хүчин зүйлтэн зүйл юу вэ гэхээр дэлгэцэн амарлалч байгаа.
Тэгэхээр дэлгэцийн хамаарал гэдэг байна гэдэг маань тэнцүү яг үнэндээ бол харилцаа байхгүй нэ гэсэн үг байхгүй юу? Яа тэгэхээр хүүхд дэлгэцэн донтоод ингээд байна л гэж юм. Тэр дотор чинь мэдээж ээж аа маш завгаа учраас хоолоо хийн, уцаа угаан тэгээ ингээд явж байгаа хооронд харилцаа хүүхдэд үүсэх болчих. Тэгэхээр тэр харилцаа үүсэхгүй нэг настайгаас нь ч юм уу 0-тоогоос нь 2-тоогоос нь зурагт үзүүлсээр 4 5 үрээд хилд орохгүй байна гингүүд хүмүүс шууд нэгдүгээр шалтгаан руу явчихад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр учир шалтгаанууд тэгэхээр ерөөсөл Антон талаасаа тун сайн хэлдэг сонсгол ч юм уу те. За эсвэл одоо тагнаа цорхоод өрсөн ч юм уу те. Эсвэл одоо хилний хөвчөнд богинохон ч юм уу. Дээрээс нь ер нь шүдний байрлал ямар байна? Амьсгалын зохицуулалт ямар байна гэдгээс гадна энэ хүүхдэд ойлгож байна. За сэтгцийн тал руу тийм ээ IQ тал руу тийм ойлгож гин үү сонсож гин харж гин үү за сэтгэл зүйн 50 байна уу 50 бус юм гэдэг. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг чинь буцаа энэ гшилт буюу нөгөө нэг тайвшрал авч шít ингээд ээж аваасаа ингээд тэврээ тайвшрал авдаг тэр 50 байдал нь хэр байна гэдэг. А яг дүнгиж хүүхд төгрөөд нэраа хүүхдийг бид нар ингээд тэврээл ингэртэй наагаал юм ярихтаа ингээд амар гоё ярилцдаг шít. Амар гоё ярилцаал 4 5 сартай нь болоод 6 сартай нь хөлд ороод эхлэнгүүд нөгөө хүч ингээд холдоод эхэлчихдэг ээжээс. Холдоод эхлээд тэр холдож эхэлж байгаа хооронд нь зургуудад нь кокомолын тавьчихдаг. Урд нэг зураг тавьчихдаг. Тэгэхээр нөгөө ээжээсээ холдоод 50 бус болж эхлээд кокомолоо үзээд харилцаанд ороогүй байж ирсэн аа дараагийнх нь цэцэрлэг. Шууд мэ гэж таних хүүхд дотроо шít. Тэнгүү тэр дотор ч нөгөө хүч нь стресс. Хүүхд хазна одоо үгдийн юм шийдэн тий хазах зайжлах ингээм бүр янз бүрийн асуудал гарч ирчих. Нэмээд хөгжлийн одоо хүний хөгжлийн хүүхд хөгжлийн сэтгэл зүйн талаасаа ч тэр буцаагаад нөгөө 2 3 насны синдром гарч ирж байна. Бид нар синдромгүй хүүхдтэй байх гэдэг синдром гарах нь ойлгомжтой хэвээ. Тэрийг заавал даван туулах болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэгж ботхоор буцаад хилд удаа хилд орж ийнө гэдэг л эргээд хамгийн ихэнд бол харах зүйл нь ялтчгүй Монголын одоогийн нөхцөлд харахаар дэлгэцэн амарлаа. Би бол хамгийн түрүүнд хэлэхээр альтгөр дэлгэцэн амар. Тэгээд харилцаанд суулгах гэсэн үг шүү. А нөгөө талаар ер нь манай хүүхэд ямар вэ гэдгийг харах. Ямар вэ гэдэг нь бусадтай харилцуулахтай биш. Бусадтай асуудалтай харилцуулахтай биш. Энэ хүүхэд минь хоолоо идэж гин үү? Нойрондоо ямар вэ? За, хоолоо идчихсэн хэрнээ хоол руугаа харж гин үү? Хоолоо сонирхож гин үү? Хоолоо идэнгээ аваа гаргаж гин үү гэдгээс эхлэх гээд. Хоолоо идэнгээ ам гээд ам нэг гаргаад идэг. Тэр гаргаж байгааг бид нар өөрсдөө сонсож гин. Бид нар тэрийг нь хариулж дэмжиж гин үү гэдэг. Бидний хооллолтын зарчим маань буцаага хэлэхэд амруу хийгээд өчтдөг ч юм. Мэ ид гис хурдан халуун дээр тэг ингээд жоо яарсан лимитлэгдсэн байгаа даа штэ хооллолт маань. Гэтэл уулын тэр чинь хоолоо идэх ямар гоё амттай юм бэ? Энэ гоё хүмүүсээ луун байна. Ингээд зажилж идэж чинь буюу буцаагаад түрүүний хамгийн түрүүнд ярьсан зажлах процесс, хазах процесс. Ам нь хөдөлж. Тэр ам нь хөдлөхгүй ам дотор хүүхэд нь идэж амар олон хоол амрууга чихэл идэл газ салхил араас ус угуул ингээл яваал иж идэл 4 5 өрөнгөд зарим гэр бүлүүдийн хувьд бол авиага буруудаад байна. Тод хэлэхгүй байна гэдэг. Тэнгүүд тод хэлэхгүй байгаа хүүхдийг яг бодтоор ингээ хараад харангууд нөгөөхт нь сайн юу байна гэ яриад. Тэгээ за чи бичэн ч юм уу нэг туртай амир очоо за нэг иддэг юм. Тэгэхээр буцаад ирээд эн чинь бидний яаглчихгүй нөгөө 0 наснаас нь ахуулаад энэ хүүхдийг яаж амын хөдөлгөж зажлуулж сорултаа муулгаа тэ идүүлсэн бэ хэр зөөлийг мэдүүл сатуй мэдүүлсэн бэ шүтний барил ямарын соос яаж өгсөн бэ ч юм уу тэ уугч яасан бэ гэдэг буцаал эргээд тэр процесс руу орчих гэсэн. Тэгэхгүй болохоор тэр талаас нь харахгүйгээр шууд тасал хий. Алиж хамаа ангаалах. Гэрэж. Үлээч гэл. Үгүй энэ булчин чинь нөгөө жим хийж байгаа, фитнес хийж байгаа хүмүүс ч бол мэдээд байдаг шүү. Шууд л бид нар амар хүн юм өргөдөг шүү. Багаар ингээл хэлтгтэй адилхан энэ хүч эхлээд энэ ингээ хангичин баамуулсан чинь за одоо ингээ хайлаа ингээ суллаа гэдгээс эхэлнэ шүү. За хайлаа ингээ амраа гэдэг. Амраа буцаад чангалыг гэдэг зүйл нь хийхгүйгээр шууд за одоо амаа ангаагаад шууд амандаа чи шагаа хийгээд юу эдийн савха халбах ч юм уу харандаа амнаруугаа гэдэг ингээ ингэч хийгээд. Тэгээ хүүхэд нь дургуутсан. Дургуутсангууд манай хүүхэд амар хааштай. Болохгүй. Эсвэл ээж аваад маань сургалтын төвүүдүүд явсан дараа үр дүн гарахгүй болохгүй гэдэг их орж ирдэг байхгүй. Тэгээд үр дүн гарахгүй байна гэдэг зүйлийг эргээд харахаар нөгөө буцаал харилцаал явчихж байгаа. Нөгөө багш маань хүүхдээ яаж харилцсан? Тэр хоорондоо зааж байгаа зүйлийг гэртээ ээж ав хэрэгжүүлж чадсан уугүй юу? Хэрэгжүүлэхдээ буцаага түрүү ярьдаг хүүхдээ ажиглаж ийн үгүй гэдэг. Тэгэхээр ямар ч хүүхэд одоо жишээлбэл шаар үлээгээрээ гэхээр гэд үлээгэж чадахгүй ангууд ээж аваад хажуунаас нь хилдэг юм. Чанга үлээгэж ээжийг хардаа чи өмгчоод үлээ гэдэг ч юм уу тий. Гэтэл шаарныхаа дооронд жишээлбэл би салфитыг ингэж бацчаад алхан дээрээ ч юм эсвэл нэг юм дуртай юм дээр нь тавьчихад хойлоо энийг хүлээгээд юути одоо кокомел үздэг кокомел шиг кокомелонд руу нисгий ч юм уу тий. Хүү гэдэг тэнгүүд дөөр ажиглаж. Тэр үлээх тийм чухал болчихж байгаа гэсэн үг байхгүй. Манай охин бүр ерөөсөө үлээж чаддгүй шүү. Нөгөө лама happy birthday за одоо энийг үлээгэр. Тэгэхээр тэр нэг авиатай нэг
гэж үлээж тэр нь ямар ч юм үлээх юу гарахгүй. Салхи гарахгүй шүү дээ тий. Ямар салхи гарахгүй баг өөрөө өөрлөгөө үлээгээд байгаа юм яагаад. Тиймэрхүү дасгал ажлууд тэр нөлөөлнө гэж байгаа байхгүй. Жишээл одоо нөгөө нэг хамгийн гэртээ хэрэгжүүлж болох нь тэр чинь үлээхээс гадна сорхоос гадна бид нар нөгөө нэг амаа зайлдаг шүү дээ. Амаа зайлах гэдэг. Одоо ингээд жишээл хавар гэдэг үгийг бид нар ихэд хаа гэхэд бидний хэл ингээд хойшилж ш тагнаар байгаа юм. Гэт тэнгуү тэрийг ээж аваад хүүхдүүд нь хийхгүй ингээ харна гэд ингээд байна гэдэг байхгүй юу. Тэгвэл та хүүхдээ ингээд амын зайлуулганд манай хүүхд амаа зайлчихдаггүй. Тэгэхээр буцаагаал тэр нөгөө антон талаасаа тэр болчингуу ч найжлахгүй одоо уян хатан биш болоод гэсэн үг байхгүй. Амны хайрц үүсгэс гадна. Тэнгүүд заадвал ус зайлуулын хэдүүлээ гингүүд нөгөө хүүхд намаа ангиж явахдаа ингэж удаан бичдэггүй гэсэн үг байсан. Тэгэхээр багаас нь бид нар ингэж гэж зайчлах чинь хилчи өдлөөд шүү. Цаад санаа. Үлээгч тэр сорогч тэр тийм байнга соруултаа амуулгаж ийн үү эсвэл бид нэр аягнаас уулгах гэдэг ч юм уу тий. Аягн дотроо хоёр талаас нь барьдаг бариад гараараа барьж ууж ийн үү барихгүйгээр ууж чадчих ийн үү ч юм уу тий. Үлээх дээр эхлээд гарахгүй гаж гэсэн нөгөө хүүхдэд сонирхолтойгоор бид нар бүр ингээд гэж яхад нь баг нурж унах юм урталтанд тавьчаад гингүүд ямар гоё юм гэдэг юм хийвэл нөгөө чинь дараах дээр болж хуурах байхгүй юу. Хоёр нэг дээр нэг гэдэг шиг. Шууд гэж яхад нь уруулуу өнгөчөө төгөөд өнгөөр хүү гэд уушигнаас гарах тэр агаар ичин шууд хүүхд зогцолчтой. Тэгэхээр сайн торт үлэгч юм бол амар боломжтой зүйл байхгүй. Өдөр болгон чаашийн талхам юм нэг. Шүдэнц тавиал за одоо энэ хийг үлээ гэдэг чинь өөртөө сонирхолтой. Тийм тэгэхээр үлээнэ гэдэг аваа гарнаа. Сорноо гэдэг чинь аваа гарнаа л гэж гарч байгаа байхгүй юу? Аваа чи одоо бид нар ингээл нэг талаараа ингээд нөгөө voice training ингээд хөтлөгч ч юм уу дуучч ч юм уу бас ингээд хийдэг. Тэнгүүд дуу хоолой нөгөө өвдцэн хоолойны одоо хаахуулснаас гадна өөр янз бүр шалтгаанаас үүдээд хоолой гарахаа болцсон хүмүүс төр бас ажилладаг. Гэтэ яг тэргээр бол гүнзгийрээгүй учраас онол талаас бид нар үзэж байгаа юм л да. Тэнгүүд тэр хүний гэдэг гаргадаг болохын тулд энэ дотор ингээд процесс явагдаж байгаа байхгүй. Дасгал хийж ийн мессеж хэлбэр явагдаж ийн нэмээд аваа чи өөрөө уушгнаас ингээд амьсгалаа зохицуулаад энд ингээд гэдэг тэр хилмэн ажиллаад аммаа ажиллаад гэж гаргаж байгаа байхгүй амьсгалтай. Тэгэхээр амьсгалаа зохицуулж чадахгүй бол аваа гарахгүй болчих. Буцаад бүр хар ухаанаар тайлбарлах. Тэгэхээр йогн дээр ч гэсэн гэдэг юм явж шээ. Тэгэхээр хэрвээ тэнд амьсгалгүй байсан бол гэдэг чинь гарахгүй болчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр талаас нь бодонгууд төрсөн цагаас нь ахуулаад хийх бүх зүйл нь хэлээр нөхцөлтэй холбоотой. Тийм байна тий. Бүх зүйл нь гэсэн. За дэлгэцийн хамаарлал руу хоёлоо буцааж явах яваа гэдэгхүү. Дэлгэцийн хамаарлал гэдэг чинь айгүй хот сэдв байгаа тань л та. Бүгдээрээ л за би ч гэсэн анх дэлгэц үзүүлдэггүй байсан юм. За би дэлгэц үзүүлэхгээ би айгүй гоё Монтессори ээж болно. Би одоо ерөөсөө олон өнгийн пиавер тоглоом өгөхгүй дэлгэц үзүүлэхгүй би айгүй мундаг ээж байх болно гэд. Тэгээд охноо ой 4 сар хүртэл ямар ч дэлгэц үзүүлээгүй. Тэгээ ой 4 сартаа дүүтэй болоод тэгээд амьдралын шаардлагаар дэлгэц үзүүлсэн байхгүй юу. За эхэндээ бол үнэхээр Cocomelon, Babyfin бүгдийг нь үзүүлдэг байсан юм. Тиймэрхүү цувралуудыг. Тэгээд үздэг ч байсан, дуртай ч байсан. Тэгээд бусад хүмүүстэй, бусад найз эмэгтэйчүүдтэй одоо миний бүх найзууд бүгдээрээ л ээжүүд болцсон байгаа шүү дээ. Надаас ч илүү туршлагатай. Тэгээд бид эднэрт тэгээд гимшээд байна Cocomelon үзүүлэхээр хүүхдийн тархийг яадаг гэсэн юм нэр би одоо хамаг эдгсийн өхүүлж байгаа багт одоо яана гэл тэгэхээр тэд нар маань бас намаагаа өмөрөөстэй. Гүй одоо яах вэ тэгэл бүгдээрээ л үзэж штэ бүгдээрээ л яадаг харин ч зөндөө юм сурдаг штэ наадхар чи дуу сурдаг хөрхөн юм сурдаг штэ гэж мэгэл тэгээд манай нөхөр ч гэсэндэггүй одоо тэгэл цаг үетэйгээ л хөл нийлүүл аалах тэгэл үеийнхэн хүүхдүүд үзэж байгаа бол бас үзүүлье гэж мэгэл нэг тиймэрхүү юм болдог байсан. Тэгээд би ч гэсэн тэр Cocomelon, Babyfin энтрийг үзсээр байгаа сүулдэ бас ингэ жоохон ядраад чинь үнэхээр ядрааж байгаа юм чи ингэ секунд тутамд дүрсэн солигдоод дуун солигдоод байнгын юм ирч хүчтэй. Тэгээд сүүл рүүгээ арай намуухан юм үзүүлхий гээд Bluey ч юм уу арай өөр ингээд юм намуухан юм руу шилжиж орж ирж байгаа нэг дуу байхгүй зүгээр харилцан яриатай ч юм уу тий. Тэгээд одоо энэ дэлгэцийн хамаарл би одоо дэлгэцэнд дургүй байжгаад одоо бол би ингээд баг зэрэг дуртай болсон төрлийн хүндээ орох гэдэг байгаа байхгүй юу? Яасан бэ гэхээр манай хүүхэд тэндээс үсгнүүдийг, бүх үгнүүдийг, ойр зүрийн үгнүүдийг, бүх үсгнүүдээ, тоонуудаа, өнгөнүүдээ, хэлбэр хэмжээ ойр зүрийн hi how are you тиймэрхүү юмнуудаа сурсан байгаа байхгүй юу? Тэрнийхээ оронд яг хуу тэр хүн хэлд орох юмаа л золиослсон л байх л та. Ингээд хэлд орох байсныг тийм одоо англи хэдэн үсэг тоогоор сольсон ч гэдэг юм уу яадаг ч байсан. Энэ одоо яаж нөлөөлсөн бах уу? Одоо над шиг бодож байгаа хүмүүс бол зөндөө л байгаа. За дэлгэц бүгдээр л үзэж байгаа юм чинь жоох үзээ л та ч юм уу яадаг чинь. Энэ одоо дэлгэц тийм муу юм уу?
Үгүй яа ингээд дэлгэцийн хамаарал гэдэг чинь хамаарал гэдэг буюу одоо донтох гэдэг утгаараа бүр явчихад байна л да нэг талаараа. Би одоо нэг сүүлд нэг судалгаа уншижсэн чинь Япон судалгаа л да 1900 хүүхдээс ингээд ээж авдаас судалгаа авсан гэдэг. Тэгвэл тэр хүүхдүүдийн хэл ярианы хөгжлийг нь тестээр авангаа яг үе байх төвшнгөөс ямар байна гэдэг юм гаргаж ийн л да. Тэгээд өдөрт 4 цагаас их үтсэн 4 цагаас бага үтсэн ч юм уу те эсвэл өдөрт 1 цагаас их үтсэн үзээг хамаараад хэл ярианы хөгжил нь 2 дахин хоцорсон байна гэдэг чинь. Тэгэнгүүт 4 цаг гэдэг дотор чинь юу орж ийн гэхээр өөрөө үзснээс гадна дэлгэц асаалттай байх хугацаанд давхар орчиж байгаа. Тэгэхээр аав ээж нь ч юм уу те хин нэг ингээд дэлгэц нэг тийм дэлгэцийн юм биш дэлгэц ч юм уу зурагт ч утас ч юм уу. Тэр хамааралтай тэр орчин тэр дэлгэц байгаа тэр орчинд байсан хугацаанд 4 цаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 4 цагаас илүү үтцсэн хүүхдүүд бол яг үеийнхнээсээ 2 дахин одоо хүн дээр одоо хоцрогдсон байна хэл ярианы хөгжил. Өөрийгөө илэрхийлэх, үгээр илэрхийлэх, утгатай үг илэрхийлэх гэдэг нь хоцрогдсон байна. За тэр дотор дүүтэй болон одоо ах эгчтэй хүүхдүүд бас илүү урт хугацаанд үзэх гээд байх хандлага харагдаж байна гэдэг ч юм уу тийм. Нэг тийм судалгаа одоо. Тэнгүүд дэлгэцийн хамаарал гэдэг айгүй хот сэдв гэдэг нь үнэн байгаа юм. Бүхэл ээж аваад айгүй тийм. Тэр цумаа ингээд Монголд байгаа гэр бүлүүд гэлтэхгүй Японд ч гэсэн тийм. Ер нь дэлгэцийн хамаарал яах вэ гэдэг. Тэгэнгүүт юу ялгаа нь юу вэ гэхээр би одоо миний мэддэг манай Япон одоо хүүхдүүдийн найзуудын ээж аваад ч юм гэрт нэг очдог ч юм уу ярилцаад ингээд харангууд үзэж байгаа контент буюу юу үзүүлж байгаа чухал байна. Тэнд жишээл Японд бол Кокомилан гэдэг гэхээс илүүтэйгээр ч Япон нэвтрүүлгүүд өөр айгуу гоё нэвтрүүлгүүд хүүхдийн кинонууд нь янз бүр өөр өөрсдийн гэсэн одоо character буюу дүрс юутай Наруто гэдэг шиг те тэгэхээр өөр өөрсдийн тухайн хүүхдэд сонирхлын татсан контентууд нь гол нэг байгаад байдаг. Тэгээ тэр контентороо бүр ингээд донтуулчаад байгаа нэг хүүхдийн эсрэгээр. Тэр контент дотроо мэдээж ямар зохистой юм байх хэрэгтэй гэдэг бас нэг шалгуур байгаа даа шүү. Тухайн одоо улс орны соёлынх нь гэдэг зүйл маань бас нэг өмөрөх гэхүү байх хэрэгтэй байхгүй байгаа болов уу гэж Монголд харагдаж байгаа зүйл дээр байгаа. Яг контент үзэх юм байхгүй. Тийм. Одоо үзэж байгаа хэдэн Монгол контентууд би бас үзэж үзсэн ингээд зориод тий хвчлэгөө. Манай Ами Тами хөөрхөн шүү. Ами Тами хөөрхөн. Ингээд яг нөгөө хүүхд чинь тэрийг сонирхоогүй юу гэдэг бас л жоохон ингээд эргэлзээтэй. Гэхдээ байхгүй байснаас нэг үе бодвол байдаг болцсон байна. Төрөл бүрийн ингээд контентууд. Тэгэхээр тэрэн дээр миний бодлоор бол нөгөө шүүмжлэгчэд гэдэг шиг гарч ирээд бол нэрмэр байгаа. Тээж аваад хоорондоо ч юм уу одоо юу гэдэг тухайн контент хийж байгаа хүмүүс тэгээ энийг ингүүл илүү сонирхолтой тэгээ ингүүл өөрчлөл гоё юм уу гэдэг дэмжлэг хэрэгтэй болол гэж аяга бодсон. Тэнгүүд эргээд сая дэлгэцийн хамаарал бол яг одоо тэтэн цагаас дээш үзүүлвэл зохистой гэдэг зүйл одоогор байхгүй шүү. Тэнгүүд ихтэй яг ингээд Японд гэлтгүй Америкийн одоо ингээд хүүхдийн эмчнэрийн судалгаач юм ингээд ярилцлагыг харангууд 2 нас хүртэл үзүүлэхгүй байвал зүгээрээ гэдэг. 2 нас хүртэл телевиз зурагт одоо утас 2 наснаас хойш үзүүлэх гэж байгаа бол өдөрт нэг цаг дотор ч 30 минут 1 цаг гэдэг юм нь илүү одоо зохимжтой зөвөө гэдэг юм гарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг баримтлах гэдэг л хамгийн чухал юм болов гэж одоо зүгээр 0 настай 1 настай 2 настай гэр бүлүүдэд бол хэлмээр байгаа. Миний хувийн туршлагач гэсэн тийм байсан байхгүй. Би одоо ингээд манай охин жишээлбэл 6 хүрэх гэж 10 сард. Тэгэнгүүт манай гэр би ч хэлцлээ сураагүй байсан үе гэсэн үг шүү. Тэгээ манай гэрт би 5 сар хүртэл зургт байдаггүй. Тэгээд сүүлийн хэдэн сар яг эрхээсээ өмнө гэж зургт үзүүлдэг ч юм уу тий. Тэгээ 2 нас хүртэл утас болон iPad огт үзүүлдэггүйсэн. Тэгээ яадаг гэсэн ерөөс 24 цаг хүүхдтэйг тоглолцож байгаа байхгүй юу. Тэгээл унтчих хооронд нь хоолой гэл унтчих хооронд нэгдэг гэдэг. Одоо бодохоор бас л амар хэм хийгээд байгаа байхгүй тэнд бол. Гэхдээ яг тэр 0 нас, 1 нас, 2 настай үеийнх нь бичлэгүүд нь байдаг андаа. Тэрийг ингээ хараад яг тэр үед сурсан зүйлүүд нь ялчгүй тэрнээс хойш бүх юмнээ суйрлуулчих байгаа байхгүй. Тоглоомоо хураахаас ахуулаад, бусадтай тоглохоос ахуулаад, гарын нарийн болчоо ингээ юмаа үсгээ зурах, бичих, сонирхох бүх юм. Тэгэхээр сая олон гэлдэг нөгөө юм үзээд англиар how are you болж ин өнгө цэжилж ин гэдэг зүйлүүд бол ээж аваад маш их байгаа. Манай хөлт англиар аягүй сайн ярьдаг ч юм уу тий. Англи хэлээр аягүй сайн байгаад байна. Тэгэхээр одоо ингээд монгол хэлээр хэлд орчихгүй л үдэ гэж бас орчирч байгаа гэр бүлүүд байна. Үгүй ээ гэдэг тэгэхгүй. Үгүй ээ. Яагаад гэхээр тэр чинь автоматар натуралаар монголоор хэлд орохгүй ш. Их хүмүүс нөгөө англиар хэлд орсон байгаа хүүхдтэй бид нэр ээж би I wanna you did apple эдий гингүүтэй чинь мэ apple гээ өгчөж байгаа хгүй эргээд. Чиний хэлээс apple ч юм биш тэгээд. Тэр дотор чи алим гэдэг үгээс сурахгүй болохгүй болчихсон. Алим мэдээлэлд алий чиний apple үү, алим үү? Хойлоо хуйгаад хамттай ид. Ямар гоё хамттай юм бэ? Нэрээ яам юм штэ гэдэг харилцсан яриан дотор тэр үгнүүд нь орж ирэхгүй шүү. Монгол үг. Тэгэхээр нөгөө хүч чинь apple-ыг алим гэдэг үгээ үгсийн сан дотор оруулахгүй болчих. Үгсийн сангийн хөрөгчн дотор тий. Тэгэхээр нөгөө хүч чинь монгол хэлээ сурах нь орчин бүрдэхгүй болчиход гэсэн байхгүй буцаа. Тэгтээ яг ингээд дэлгэцийн саялдаг ингээд яг ээж аав үзэж байгаа зүйлээ эхлээд хүүхэд минь үзэж байгаа зүйл нь юу вэ гэдгийг харчаасаа гэж байгаа.
Шууд бэлгэцийг болох гэхээс л үтэйгээр. Яагаад тэгэхээр 4-5 хүрсэн одоо үзэж байгаа хүмүүсээс магадгүй 3 настай, 2 настай тий 1 настай ингээд 4-5 хүрсэн өдөрт эмээ өвдөрөө байдаг ч юм уу маа тий 2-3 цаг ингээд нам үздэг ч юм уу. Тэр хүнийг өнөөдөр 0 үзүүлэхэ болий гэвэл шууд алан болно. Майжин, зодн, хашгчин тий одоо юу гэдэг хоолоо идэхгүй асган тий газар шалаарны хэвтэн тэр процесс дотор ихэнх ээж аваад яг хэр загнан, зохин, одоо ойрлон юу гэдэг маяглаад байгаач түүс гэл. Аав нэнээс орж ирэл зохиол хоолоо идчих гэдэг ч юм уу тийм процесс ингээд болох нь ойлгомжтой болчих гээд байгаа байхгүй. Тэр чинь төсөр төвчээр хамаатай учраас. Тэр нөгөө хүүхэд өөрөө шоконд орчих буцаагаад. Тэгсэн шууд болно гэхээр. Тэгээ болчхор чинь урд нь ингээд харагдаал идэгээс юм байхгүй болчхор чинь шоконд оронгууд тэрэндээ мэдээж аашлаа шүү. Тэрийг нэхнэ. Тэр нэхэхтэр ээж аавын төсөр төвчээр харах хэрэгтэй болчих жоох байхгүй буцаагаад. Тэгэхээр төсөр төвчээр хэрэгтэй байна гэдэг ээж аавын сэтгэл зүйтэй буцаагаад холбоотой болчих. Сэтгэл зүйтэй. Ээж аав өөрөө багтаа юу нь яаж үссэн юм. Тийм ээ. Багтаа юу нь бид нар ямар байлаа гэдэг. Одоо ээж аав өөртөө хоорондоо хүүхдээ яаж хилд оруулах уу, хөгжүүлэх үү, ямар дүрмтэй байх уу гэдгээ ямар үзэл баримталтаас одоо хоорондоо ярилцдаг вэ гэдэг. Тэгэхээр тэр мэн бүрийг буцаад холбоотой болчих. Тэгэхээр ерөөсө контентоо яаж юу үзүүлж байгааг нь харах хэрэгтэй. Контентоос бусад үед ээж өрн хүүхдэд ямар цаг гаргаж байна. Яаж харилцаж байна? Юу гэж хэлж байна? Аав тэнд дэмжлэг байна уу? Эмээ өвөө яриад байгаа нөгөө шулуунаад байгаа гом гэдэг байгаа хүүхдийг өөдөөс нь шууд маа чиний талах гэ өгöd байна уу юу? Харилцсан ярьж гин үү? Нөгөө хүүхдийнхаа шулуунж байгааг нь ядаж дуустлан сонсож гин үү? Гэдгээс ингээ эхлэх гэдэг гэсэн үг байхгүй. Одоо за тэгвэл зөв контентийг зөв цагаар хаяа нэг үзүүлж болох юм уу? Тий зөв контентыг зөв цагаар бол хаяа үзүүлж болно. Яг хамаарал болгохгүйгээр. Тэгэхээр тэр хамаарал болох уу болохгүй юу гэдэг чинь энэ хүүхдийн төвшин ямар өнөөс эхэлчихэж байгаа байхгүй. Жишээлбэл 2 настай, 3 настай хэрнээ шулгандаг ятаж нэг те 50 хүүхдээ эсвэл адаа хүүхдээ 2 үгээр холбоод ярьцсан. Тэгсэн хэрнээ анги дээр асуудалгүй те цэцэрлэг дээр хүүхдүүдтэйгээ тоглодог, өрөө илэрхийлдэг. Тийм байгаа хүүхдүүд бид нэр за яг зөв контентын 1 цаг ч юм уу 30 минутыг нь 2 хаваад үзүүлж болох байхгүй. Тэгээс суралцах учраас. Боолж өгвөл үзэж яхад нь ярьчул зүгээр байгаа. Наа нээж нь. Хоолой хийнгээ те. Танаа хин бэдэ нөгөө зэн одоо ами тами байлаа гэх те. Ами чинь гоё дууд алдсан биш те. Миний охин дас юм улаан дугаа байдаг те гэдэг ч юм уу. Гэдэг тэр харилцааг нь бол коммуникашн үүсгэчмээр байгаа гэсэн. Тэгэхгүй болохоор түрүү хэлдэг зурагт чинь өөрөө ярихгүй ш харилцаж. Тэгэхээр зурагтнаас сонсоол үгээ цээжлээд нөгөө нэг энэ чинь улаан гэдэг юм ред гэдэг юм гэдэг. Тэгвэл боддоор улаангийн алим аваад ирэх гингүүд авчирдаг ч юм уу. Эсвэл бөөрөнки аваад ирэх хэрэг авчирдаг ч юм уу тий. Ээжийнхаа нөгөө өрөнд нөгөө цүнх аваад ирэх хэрэг гэдэг ч юм. Тэгэхээр тэр чинь команд ойлгохгүй болчих. Тэгэхээр тэр команд яг ойлгохгүй нэхэр нөгөө шинж тэмдэг, шинж чанараа мэдхгүй. Бөөрөнки гэж ямар дүрс байдгийг. Ами тамидаар харж аваад гэдэг бөөрөнки дүрсийг хар бөөрөнки юм байна. Алим өөрөө ингээд бөөрөнки юм байна. Гэхдээ алим ч гөлхөр юм байна ч юм. Улаан юм байна. Бид нар амьдрал дээр буулгах хэрэгтэй юм биш үү? Тэгвэл амьдрал дээр бид нар ногоо алим байгаа шүү. Шар алим байгаа. Шар алим байгаа шүү тий. Тэгэхээр тэр шинж чанар дүрс энтрийг наад авахтхуунэр буюу тоо мэдээд байна, үсэг мэдээд байна гэд мартчихад байдаг. Гайгүй мэн асуудалгүй мэн ботчоод байдаг. Харилцан ярианд 5-6 настайд ороод төсөөлөн бодох чадвар дээрээс нь юмыг ингэж өөрөө бодоод биеэ таагаад те бусдын одоо сэтгэл зүг ойлгож хараад энэ хүү ингэж байгаа мэн ятарч байгаа хта гэдэг зүйлийг ч юм уу те хүүхдээсээ бид нар бол нэхэд байдаг. Чи нэг ширээгээ асгацсан бол өөрөө харчил та гэд бид нар 1-р анги 2-р анги хүүхдээс нэхэд байдаг. Яг тэрий ч уулна л нэг настай ахт нь асгангууд хойлоо хамтдаа харчил та гэдгээс эхлэх байгаа байхгүй юу? Энэ чи уус яагаад тасагчж байгаа ямар заваа юм? Наад хувц чи ямар муухай заваарцсан ингээрдэг. Гэхдээ тэр чинь нэгтэд нахт 0-тод нахт нь хамт салют гарж агаад хамтдаа харчиж. Тэр харчих урцад хүүхэд муухай болно. Тэр шал муухай болно хамаагүй. Тэгэхээр тэрэн дээр нөгөө л бацаад ээж агийн төсвөр төвчээр аль үеэс нь яаж эхлэх вэ гэдэг. Тэр энийг сонсоо. За 0 нас өнгөрсөн одоо өнгөрсөн гэж бодох юм биш байхгүй юу? Одооноос юу хийх вэ гэдэг. Тэр юу хийхэд ээж аав ямар оролцоо боломж байна. Тэр боломжийг тааруулаад багаар ингээд эвлүүлдэг тоглоом шиг яваалаа. Одоо ингээд яг гоё жишээнүүд хэлж өгч болох уу? Одоо түрүүний ингээд нэг савх ингээд яадаг үлээдэг гэдэг шиг юм. Одоо эцэг эхчүүд гэртээ хараад ингээд дагаад хийж болох уу? Яагаад гэвэл одоо ингээд заа ингээд манай хүүхд хилд орохгүй байна гэл тэнгүүд бүр ингээд захын хүмүүсийн өгдөг зөвлөгөө эмээ өвөөч тэр найз нөхөдч тэр чи хүүхдтэйгээ ярьдгүй юм уу? Хүүхдтэйгээ яриач гэдэг байхгүй юу? Гүн чин ямар ч ээж аав хүүхдтэйгээ ярьж л таарна штэ. Тэг гэртээ өдөржингөө л хүүхдтэй яриа сууж байгаа штэ. Ой тэрийга тэгээрээ миний охин миний хүү тэрийга ингэрээ гэл яриад байж байгаа. Гэхдээ тэр ярьж байгаа процесс буруу л байгаад ах шиг байна л та. Үр дүн гарахгүй байна гэхээр тэгэхээр хүн одоо яг ээж аав хүүхдтэйгээ яаж ярих хэвтэй. Одоо тэр алимыг өгөхдөө юу гэж хэлвэл тэр одоо
зөв болох гэдэг юм. Айгу гоё зөв асуулт байна. Айгу чухал зүйл юм гэдэг шиг. Яг ингээд маш их ярьдаг гэж орж ирдэг байхгүй юу? Жаадаас би хүүхдтэйгээ амар их ярьдаг. Эсвэл дүүтэй хагчнаас хүүхдтэй минь амар их ярьдаг. Эмээ минь маш их ярьдаг гэдэг. Тэгэнгүүт яаж зөв ярих уу гэдэг те. Тэгэхээр одоо жишээлбэл зүгээр тэр цаг хугацааг утас одоо зурагтал унтраалт уцаа ээжний газар тавьчихсан байх гэдэг орчноо өглөө бүрдүүл гэж. Нэмээд их гэр бүлүүдийн одоо хүүхдийн орчин маань яадаг гэхээр маш их тоглоом гэдэг. Одоо өрөөгөр нь дөрөв. Маш их тоглоом байгаа нөхцөл маань нэг талаараа хүүхэд 1-2 настай хүүхэд маань ингээд бүх юмд сонирхол ингээд юм хийгээл тоглуулж байгаа гэдэг нас нь ингээд явж байгаа учраас нэг талаараа зөв. Нөгөө талаар хэрэг хит их тоглоом байгаа гэвэл хит их тэр нөгөө Coco-Melon адилхан маш их тоглоом, маш их өнгө, маш их юмнууд явгууд тэр нь сатаарад ээж аауд ярьж байгааг сонсохгүй болчихсон. Буцаагаад. Тэгэхээр тэр орчны жоохон ингээд нэг зэгцлэн гэсэн. Ээж өөрөө суугаад хөвтчих хэмжээнд орчныг нь гаргачих байгаа. Орчныг нь гаргаад хүүхдтэйгээ ярихаас өмнө эхлээд ажиглах болчих жоо. Нэг манай хүүхд юу хийж легог тоглолоо гэж бодоход те легог дандаа эсвэл магадгүй дэш өрөөдөө юм ч юм уу. Эсвэл лего байлаа тэр легогоо дүрс олгож чадахгүй ингээл уурлал юм ч юм уу те. Эсвэл зүгээр легонуудаа ингээд бүгдийг өнгөөр нь ялгачдаг ч юм уу те. Нэг хүүхд бүрийн нэг онцлог тоглох арга барил наваад. Нэг бол ерөөс хооронд нь бүгдийг ингээд алалцуулаад үү гэж алалцуулаад байдаг ч юм. Тэр тоглоомынхан тоглож байгаа онцлог нь хүүхдийн тэр хариу үйлдэл ямар юм гэдэг. Тэрэн дээр ээж аав эхлээд ярихаасаа өмнө дөөрэж болж байгаа. Тухайн үйлдэлийг нь хамт. Тэгэхээр хүүхэд магадгүй легогоор ингээд төс гэл дуу гаргаад тэрэндээ инээд алтаал ивэл өөрт нь яг адилхан лего ч юм уу адилхан мэт төс. Тэгэхээр тэр дуурайж хаад хүүхэд сонирхож харж байна. Сонирхол харангууд харин төс энэ штэ гэдэг. Тэгэхээр тэрэнд нь эргээд бид нар хариу үйлдэл зөвлөж буцаагаад ярьж. Тийм төс байна. Ингээд хоорондоо адилхан нэг бөмбөг шидэлцчихлээ штэ. Аваа шидэлцээ. Тэнгүүд дараа нь ээж дэмжлэг үзүүлэх юм хийж болох байхгүй юу? Хүүхдийн хаан тоглох арга барил нь харж байгаа учраас заавал нэг ингэ тоглолцол гоё юм байна гэдэг ээж нэг ботцсон байлаа гэхтээ. Шидэхгүй ш энэнийхээ оронд наадгүй энэ легон дээрээ те энэ дагаа бамбруушин тавьж агаад бамбруушаа хооллоё гэдэг ч юм уу. Тэгээ хооллох дээрээ бодит алин байж болж юм зүгээр ингэ тоглоом алин байсан байж болж юм. За эрэгтэй хүүхд бол энд нэг өөр робот гаргаж ирж болж юм. Тэгээ хооронд нь тоглолч. Тэгтээ хүүхдтэй нэгийг барилцсан. Чи сайн уу? Малгайч юм байна штэ юу гэдэг тухайн роботын те ямар хүчтэй юм бэ гэдэг юм чинь. Тэгэхээр хүчтэй юм бэ гэдгийг юу чигээг багт нь ямар хүчтэй юм бэ гэхэр чинь ойлгомжгүй болчих шин. Гэтэл түс тас гэж ингэж ноцолтож байсан чинь чи ямар хүчтэй юм бэ гэж хэлээд ээж аргашаа савж онгод хүүхэд ямар хөвгчлээ юу болоод байгаа юм бол сонирхож дөнгөж эхэлж. Тэгэхээр тэр сэтлийг нь төрүүлэх гэдэг. Тэгхгүйгээр ихэнх хүмүүс одоо юу гэм над дээр зөвлөгөө авч ирсэн ч хүмүүс л одоо бодтоор уулзах хүмүүс их нь яаж нөхөр тоглоомоо тавилаа хажуунаас нь үзэгчийн судалтай байхгүй ингээд. За тоглоомоо тоглоорой. Гоё наа. Лего ч гоё. Нэгээс 10 тий. За чи барьж байгаа юм уу те? Тэгж байгаа юм уу те? За тэгж шít. За энэ ямар өнгөлөө гэдэг. Тэр бол ингээд бүр ингээд бүх хүнд гардаг асуудал. Би тэгээ бүх хүмүүст наад асуудал чи бүх хүнд байгаа. Та ерөөсө буруу биш. Ягаад тэгэхээр тэр хүүхдээ шалгаад байна ш нэг талаараа. Би заримдаа ингээд та яагаад тестлээд байгаа юм бэ гэд. Энэ ямар өнгө вэ? Нөгөөт нь ред ч юм улаан гэж хэлнэ. Улаан байна. Гэдэг улаан байна гэдэг үг нь явахдахгүй байгаа юм. Улаан. За. Ажууд ямар өнгө вэ? Ногоо гэдэг ч юм уу те. Энэ ямар тоо байлаа? 1. Нэгэн дараа юу лээ? 2 дуусаа. Тэгэхээр энд чинь юм волейболын мөмгшөр нөгөө хоёр талаараа өгч авалцах байхгүй шин. Асуулаа, хариуллаа. Ямар үед хүүхэд хэл яриа нь хөгжөөд суралцаад дуурайгаа тэрийг ашиглаж ийн вэ гэхээр харилцсан яриа нь гэдэг. Коммуникейшн үүсээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрэн дотор чинь сонирхолтой байна уу? Анхаарлыг нь татж гин үү? Ойлгомжтой байна уу? Ээж аав сонсож гин үү? Тэгэхээр сонсох гэдэг л байна. Ярихаас өмнө сонсох гэдэг. Тэгэхээр сонсохын тулд ажиглаж ич сонсох болчих жоох байхгүй. Энд ээж утсан оролдоо тэнд зургатаар эмээ юм үзэнгээ хүүхдээ сонсно гэж болоход л алчих жоох байхгүй. Тэгэхээр л за одоо асуудалтай гэж бодож байгаа л зургатны хадууг нь багасгаад зургат руу харуулахгүй өөр өнцөг рүү харуулж агаад орчны жоохон засч агаад харах гэдэг. Тэгэхээр тэр нь альч насны төвшөнд тийм баг. 0 нас вэ нүү 5 таа байна хамаагүй. 6 таа хамаагүй. Тэгэхээр тэр зүйлийг эргээд ингээд нэг талаар их зүйлдээ одоо хүүхд мэн 5-6 хэлд ороогүй байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Эсрэгээр тод хэлүүлэх гэдэг хүмүүс ч гэсэн байдаг. Би болохоор тэгдэг байхгүй ингээд тод хэлүүлэх гэдэг байна. Сайн хэлд орохтой адилхан ингээд байна. Тод хэлүүлэх чинь бас л адилхан байгаа байхгүй юу? Чи аяж руугаа хараад нэг арслан гэж хэлээд тэгчтэй. Нөгөө хүүхд нь ашлаа. Үгүй тод хэлээ чи ойлгомжтой хэлээ чи.
Али хилээ гэр очоод. Үгүй энэ анатомийн талаас тэр хөдлөхгүй байгаа булчин тэр хүүхд чи өөрөө ээжигээ сонсоод зөвхөн эсвэл шууд ээжийнхээ уруулыг хараад ингэж хэлж ботчихдохгүй байхгүй юу? Яг тэр ээж хизээж гэж хэлэхгүй шээ. Арслан гэж хэлээрээ. Ашлаа биш ээ. Тэнгүүд загнуулц хүүхд чинь маргааш нь дахиад арслан гэж хэлэхгүй. Бүр ээжийг харангууд нөгөөдгөө тавтах чинь ингэ цухтаж шээ. Хийхгүй гэ. Тэгэхээр тэр нэг мэдрэмж тод хэлж үзүүлэх гэсэн юм. Ингээ тод хэлэхээс илүүтэйгээ төрний ярьдаг ер нь манай хүүхэд хоолоо яаж идчихэв. Зайжилж идэж гин үү. Тийм буцаал тэрнээсээ очиж байгаа. Хоол идэхэд нь бид нэр ямар гой гурилтай шүлээ. Төмсөн вэ штэ. Ээж нь ямар гой гэж бид нэр өөрсдөө ер нь тод ингэж хөдлөх гэдэг юм харуулдгүй гэдэг. Бид нар хоол идэхдээ их хүмүүс ер нь зургт руугаа хараад хоорондоо хардггүй тохиол их гаргаад байдаг шин. Тэгэхээр ч нөгөө хүн зургтны өөдөөс харж байгаа юм чинь зургтыг үзэж байгаа хүүхэд хоол идэх рүү би хоол руу гарахгүй болчих. Тэгэхэд хоолыг ингээд зажлаа дуусгах гэдэг процесс хүртэл юм 5 шат явж байгаа байхгүй одоо жишээ он талаасаа энэ хоолыг эхлээд одоо хараад тэрийг ингээд нөгөө ажиглах хүүхэд ингээд хараад нүдээр харж шít хараад тэгээ энэ хоол юм байна гингүүд тэр дотор сонголт хийж шít нүдэн баримжаагаараа нүдэрийг контрол за би төмс идэн төмсөө барьлаа барьж ах ямар ч хүн хоол идэж байгаа мэдж байгаа учраас төмсөө барьж ах хооронд ам нь хангаж татруулаараа гээд ингээд 3 дахь бар тэгээ ам нь амлаа амн дотроо хилэн дээрээ тавилаа хилмэн ажиллаж эхэлж шít тэгээ ажиллахтаа зажилж эхэлж тэгээд зажилж явж байгаад орж ирж шít. Энэ хүртэл 5 процесс явж штэ. Гэтэл энэ хамгийн чухал энэ 5 процесс дээр бид нэр бүх хүмүүс зург тавьчихдаг байхгүй. Тэр 5 процесс дотор чинь нэмээд харилцаа. Ямар гоё амттай юм бэ. Тэнгүүд нөгөөч хөөрөл тавиал идэ. Ямар гоё юм бэ гэл. Тэгэхээр тэрийг л хийх үгүй юу гэдгийг сонголт буцаалчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр 0 1 2 0 1 настай хүүхдүүд бол одооноос ихэд бол хоцрохгүй гэдэг нь арай гайгүй. За 2 3 4 5 6 та хүүхдүүд ч юм болоод алаам болно шин. Зургтаа үзчихийж л хэдэн. Гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэрэн дээр нөгөө нэг юм цаг хугацаа хэмнэх талаасаа ч юм уу тий. Эсвэл яг бидний харилцаа ямар юун дээр алдчих гэдэг талаасаа л ялтчгүй чиглүүлэг өгөөд байна л та сүлээд бол. Тэрнээс шууд хилд оруулах гоц арга гэдэг юм бол байхгүй гадаг шин. Гоц хурдан арга гэдэг ч юм уу тий. Яг хилд оруулах хурдан арга гэж би бичлүүд хийгээд байдаг л да. Тэр нь яг тэр хүмүүсийн их асуултны юм тийм учраас хурдан л оруулчих юм. Харамстай хурдан оруулнаа гэдэг чинь юм цаанаас амар болоо гэж бүгдийг нийлүүлж иж нэг юм бүтэх гээд байна л гэсэн үг байхгүй. За дундуур нь би подкастынхаа ивент тэгчигээс хэлээдхий. Энэ бол Европын албаны стандартыг хангасан Монголын онгон дагшин байгалийн эрдэс тус Via Milani ажиллаж байна. Хамтран ажиллаж байгаад баярлалаа. Одоо яриандаа буцаад орцгоё. Би ханаас ч юмтэй нэг газраас сонссон юм. Одоо ингээ хүүхдтэйгээ ингээл харилцаал ярьж штэ тийм. Гэтэ би гайгүй сайн харилцдаг юм шиг байна. Би яг дунд нь орж тоглолтгоо. Бараг хүүхдгүүгээр ганцаараа ч тоглолтог. Тэгээд нэг юм анзаарсан байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд хүүхдээ юм хэлэхээс нь өмнө ойлгоод тэрийг өгөөд идэм билээ. Ингээд зүгээр ингээд ус гэж хэлэх шаардлагагүй баг ингээд аяга руугаа хараад аягаа ингэнгүүт нь би ус юм уу? Окей. Тэгэл нэг гэд нэг ингээд орлогоо явж яхад нь би хонь хэрэгтэй гэж хоньыг авч өгөөл ингээд бүр нөө хийгдэх одоо хэрэгцээтэй зүйлийг нь өөрийг нь хэлэхээс нь өмнө мэдрээд тэр хэрэгцээг нь хангаад байгаа учраас тэр хүүхдэд ярьж өөрийгөө илэрхийлэх шаардлага гарахгүй байгаа юм байна гэж ойлгосон байхгүй. Тэр одоо бас зөв. Би одоо тэгээд юу хэрэгтэйг нь мэдж байгаа мөртлөө ингээд хэл гэвэж явах юм. Тийм. Тэгэхээр яг одоо нөгөө нэг өөрийгөө илэрхийлэх нөхцөлийг нь бүрдүүлж өгөхгүй гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэр бол гэхдээ бас л сая төрүүлдэг бүхэл хүмүүст гарч байгаа асуудал болчихж байгаа байхгүй. Уншиж ш хүүхдэд төрүүлэл. Тийм. Энэ одоо үлсэж байгаа хта мэ гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр дотор тарих буюу би чи энэ нөхцөлд ороод яах вүлээ? Би одоо чинь туулаа хэрэгтэй дээ. За байцгээ туулаа хайгаа, туулаараагаа очоод тэр туулаа нь энд ойрхон биш дээр тавьсан байвал ээж дээр шаардах болох байхгүй. Тэгэхээр тэр орчныг бид нар бүрдүүлэх гэдэг юм болчихж байгаа нэг талаараа. Тэгэхээр хувцлалт дээр ч гэсэн бас тийм өмнөр нь ороод өмдийн өмсөлээд гутлын үдээд өчтдөг. Малахын түг гэдэг. Тэгээ тэр хүүхд чинь тэр үед бол зүгээр байгаа юм. Том болоод буюу за 5 6 7 8 гараад ирэнгүүт чи хамаалгаа өмсөхгүй байгаа. Яа гутлаа өмсөхгүй байгаа. Хурдан өмсөж. Ингээч ямар удаан ингээд гэдэг асуудал айгүйх гардаг байхгүй. Тэр чинь яагаад гарч ирэхээр эргээгээд бид нар тэр хүүхдэд өөрт нь хувцас өмсөх,
нөхцөл өөрийгөө илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлчихгүй. Тэгэхээр саяны туулааны жишээн дээр бол бид нэр тэр туулааг яг ээжтэйгээ хүүхд харилцаад туулаа гэж хилүүлэх гэхээс илүүтэйгээр ядаж сэтлэн төрүүлэх гэж юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд тавьсан байлаа гэхэд ээж төрүүлээ хараад туулаан тэндээгаа мэдж байгаа бол жоохон өндөр тавьчихдаг юм. Тэнгүүд нөгөөг чи хайж эхлэн ш. Хайж эхлэх үеэс нээж харилцаанд хамт орох байхгүй. Одоо хин юу хайх чагаа юм уу? Юу хайж байгаа юм бол доо гингүүд ээж бол мэдчихэж дотор энийг дундах чинь туулайлаа. Нөгөө туулаа юу гэдэг. Тэнгүүд энэ үйлдэл яагаад орж ирэх нэг дуурайх чадвар. Энэ хоёр гараа ингэж хөдөлдөг чихтэй амьтныг туулаа гэдэг шүү дээ. Болж игэл өсөрчжүүлж байна. Ингэдэг амьтан чинь туулаа те. Гингүүд нөгөөх чинь хараад дуурайхгүй гэж болно эхлэв. Дараагийн удаага магадгүй хайж яхад нээж хажууд нь сууж ирсэн ээ. Гэх байхгүй. Тэгэхээр тэр нь бодоод санаад тэр дотор булчингаараа өөрийнхөө одоо контролороо гараа хөдлөх гэдэг юм маань давхар орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг биеийн хилэмжээр царайны хувирлаараа нэмээд үгээр хэлж ин гэсэн үг. Өө ээж чинь чам туслая туулаа нь бол туулаа нь энд дэвштэй гэдэг. Тэнгүүд туулаагаа олох гээд олцсон байлаа гэж бодоход тэнд заавал чи туулаа авъя гэж хэл гэх бишүүлчихэж байгаа. Олчлаа хүүхэд ямар царайтай. Тухайн хүүхдийн чадвараас хамаар нөгөөхт магадгүй амар аваа гаргадаг бол те туулаа штэ гингүүд хүлээн гэсэн үг байхгүй юу. Тэгээ нөгөөх чи хүлээж хооронд гингүүд туулаа юу заамаа туулаагаа аваарэ гэдэг авийг нь давтаж хэлж өгөлчж байгаа. Туулаа гэдэг үгээ мэддэг, надаа гэдэг үгээ мэддэг байгаа л жоохон хүлээж болно. Туулаа олчлоо гингүүд надаа гэд хэрэж нөгдөг те гэдгийг татал өөртөө сануулж өгч шүү. Надаа гэд хэлээч сануулж гин гэсэн үг байхгүй. Тэнгүүд нөгөө хүч чинь хийхгүй болонгод ээж нь дэмжлэг өгч байгаа байхгүй. За чи гараа ингэ надаа гэдэг. Май туулаагаа. Тийм туулааны штэ гэдэг давхар харилцаа үүсгэж гин гэсэн. Тэгэхээр ер нь бол яг онлайн хичээл дээр ч гэсэн нэг тэр нэмэх нэг гэд ботчих хэрэгтэй болчих. Нэмэх нэг л юм болчих жоох байхгүй. Нэмэх нэг гэдэг нь хүүхэд чинь туулаа гэж хэлж чаддаг бол та надаа туулаа гэдгийг ч юм надаа гэдгийг та нэмж дэмжлэг өгч шин гэдэг ч юм уу тий. Эсвэл ус ууя гэдэг дээр ус гэдэл ус уух юм уу? Усаа уу, заав маа уугаарэ гэдэг нэг үйл үг нь давхар явж ирж шин. Тэгэхээр нэг л юм нэмж өгье гэж л бодчих гэсэн. Бид нар шууд өгүүлбэрээр явах гэдэг ш. Уруугаараа зааж гин үү, харж гин үү, гараа ингэж гин надаа гэж гин үү, эсвэл тэгж зөв хэлж гин үү гэн нэг дор маш олон хүүхдэд шаардаад байгаа байхгүй. Тэрэндээ ээж өөртөө буцаага стресстэй байдаг. Хүүхэд маань стресстэй байдаг. Тэгэхээр стресс ч хооронд нөгөө нэг ээжтэйгээ харилцъя, гой тоглоё, гоё юм байна гэдэг маань буцаагаад нөгөө өөрийгөө илэрхийлэх зүйлүүд маань устдах буюу ингээд юм аюултай болоод эхэлж байна шүү дээ. Ааштай болдог ч юм уу тий. Амар хууртай болдог ч юм уу. Тэр өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа учраас тэрэндээ стресстэй уурлаад байдаг байхгүй. Тэрийг нь бид нэр болохоор хилээч зүгээр гэх. Тийм. Тэгэхээр тэр нь бас л яагаад хүүхдийн сэтгэл зүйч ч юм уу яагаад энэ мэрэгчлүүд байна вэ гэдэг чинь цаад учир утгыг нь зохицуулах гэж байгаа учраас тий. Тэгээс өөрөө хилээч зүгээр маялхаа байлаач гингүүд хүүхэд маялхаа байлаа шууд энийгэл зан авир нь өөрчлөгдөл ингэдэг байсан бол одоо робот биш учраас тий. AI шиг ингээд зохицуулаад ингээд системтэй биш учраас тэр утгаараа яалчгүй хүүхд өсгөх гэдэг хөгжүүлэх хэл яриг хөгжүүлэх гэдэг бол их л төсвөр төвчээр шаардсан зүйл болж байна. Ухаан шаардлага. Айгу хэрэгтэй байна. Айгу хэцүү байна. Би одоо хүүхдийнхээ өмнөөс асуудлыг шийдэх зөв л гэж бодсон. Тэгсэн чинь асуудал үүсгэцээ. За тэр одоо бас ингээл илүү орчин үед гарч ирж байгаа проблем байж магадгүй л те. Одоо нөө хос хилтэн болоод байна шүү дээ зарим хүүхдүүд. Танай хүүхдүүдээр бас ялангуяа тэгсэн баг те. Яг дөнгөж 3 настай одоо Японд яг одоо эд хэл сурах, хэлд орох процесс дээр байсан биз дээ те. Тэгэхээр танай хүүхд хос хилтэн. Одоо баг англи хэлтэй 3 хилтэн ч болж магадгүй те. Тэгээд одоо манай хүүхдүүд ч тэр өөр хүүхдүүд ч тэр ер нь ингээд би бол одоо манай талын нөхрийн талын аав ээжүүд нь тэднийх одоо жоохон тийм испани хэл соёл дуртай тэр одоо тэр төрлийн хэлээр ярьдаг хүмүүс аахгүй. Тийм болохоор аав нь ч гэсэндээ испаниар ярьдгийг нь би ашиглаад монгол хүнэлтэй. Гэхдээ ашиглаад би ингээд хүүхдүүдтэй испани англи хэл шууд ингээд багаас нь зааж өгнө гэж боддог байсан аахгүй. Тэг гэртээ ингээд автага испаниар ярьждаг англиар цэцэрлэгдээ монголоор ярьдаг ч юм бэлүү. Тэгвэл өстой гоё маяг гэж би боддог байсан аахгүй. Тэгээд ер нь англиар хэлд орохыг нь ч бас айгүйх дэмжсэн. Тэгэхээр ингээд нөгөө bilingual байгаад ингээд хос хилтэн байх нь энэ ингэж оройтож хэлд орж байгаад хүүхдүүдэд ер нь нөлөөлдөг үү? Одоо ер нь айгүйх хос хилтэн төрөөд байна уу? Хос хилтэн гэдэг рүү орох уугүй гэдэг бас жоохон хэрэгцээтэй л болж байна л да. Одоо жишээлбэл англиар контент их үздэг, англи хэлтэй хүүхд байна. Монголоор болохоор баг зэрэг ойлгоно гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр орчин хэр байна гэдгээс
Яг 0-аас 4 нас хүртэл бол хос хэлтэн ингэж 2 хэлийг өгч суралцаал яваад байгаа. Суралцаал тэр ингээд бүр тархин дотор ингээд фолдер үүсгдэг яваад байгаа байхгүй. Тэрэнд хэр ашиглаж ийн вэ гэдэг. Орчин нь ямар вэ гэдэг. Хос хэлтэн англиар үзээд монголоор яриад байгаа ингээд зурагтаар үзэж байгаа вьетнамар ч юм өөр хэлээр ингээд явчихгод 3 ингэж бас хайрцаг үсгээд ш тархин. Тэнгүүд тэр хос хэлтэн маань 4 хүрээд ашиглаж байгаа ингээд хэлнүүдээсээ шаардлага хамаарч аль аль ингээд сосоод ойлгоод. Ойлгох чадвар нь явж байна. Эргээд буцаагаад гарахтаа магадгүй 4 хүүхдүүдийн ярьж байгааг харьцуулахад бол нэг үгээр нэг левел арай бага ч юм уу тийм нэг шат айгүй бага хэлээр чадвартай байж болно. Тэр нь болохоор ээж санаа зовддог байхгүй. Гэхдээ тэр чинь хэрэглэн дунд хөгжсөн цээжлээд явна. Хэрэглэн дунд нь бид нар буцаагаад харилцааг нь дэмжих хэрэгтэй болчихж байгаа. Одоо юу гэдгийг чи алин аммаар байна уу гэдгийг хүүхэд алин аммаар байна уу гэж хэлэнгүүд ойлгохгүй ингээд байсан ч гэсэн алим штэ гэд үзүүлчих. Одоо алин боттоор. Тэнгүүд you want apple гэдэг зүйлийг хүүхэд ойлгочлоо. Гэтэ бид нар алим аммаар нь гэдэг үгийг бас давхар хэлж өгч байгаа байхгүй. Тэрнээс you wanna app алим гэдэг холиод ингээ явчихаар бас жоох хүүхд холио явчихж байгаа. Гэтэ сүүлийн одоо жилүүдэд төрж байгаа хүүхдүүд бол үнэхээр нөгөө ухаантай гэдэг шиг ялгаж салгад you wanna apple гэсэн чи you wanna алим гэсэн ч тэрийг бол ялгаад ойлгоод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг зүгээр цаа занаа нь бол тэрийг давхар хэлж зөвшөөрлөх гэдэг юм авчиж байна. Хэл ярианы оройтж байгаа хэл ярианы хоцрогдол дотор бол үнэхээр багаасаа бүр хос ингээд одоо орчин нөхцөл нь бүрдээд гадаадад амьдраад ингээ явж байгаа хүүхд яалчгүй ихнээсээ хоцорно. Хоцорно гэдэг нь бол тий яг бидний санаанд хүрэх хэмжээнд биш байж болно. Бусдаасаа харьцуулахад. Гэтэ тэрэн дээр ажиглах зүйл нь үхээр өөр зүйл байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй болчих жоохгүй. Өөр зүйл гэдэг нь нөгөөхт маань ичимхээж болж байна. Өөрийнх нь онцлог нь ичимхий байж болж байна. Англиар ингээд ярих гэсэн чинь магадгүй тухайн улс орныхаа хүмүүстэй харьцуулахад акцент нь жоохон сонин тий нэг монгол аялагаар тэрэндээ санаа зовдөг ч юм. Ойлголцохгүй тий. Ангийнхан дээр харахад нүгт наа гэдэг нэг ч юм. Тэр асуудлыг нь ангийн цэцэрлэгийн багш тий ангийн одоо нөхөр нь одоо гадаад бол гадаад нөхрөөс асуудаг ч юм уу. Ямар асуудал өөр байна гэдэг. Тэрнээс тийм асуудалгүй байвал бид нар дэмжигчл болчих. Буцаагаад. Тэр хос хэлтэн бол их төрж байгаа. Гадаад байгаа гэр бүл өдөрцсөн ба. Тийм дотор саялдаг нөгөө асуудал нийгэмших болон бусадтай харилцах өөрийгөө илэрхийлэх дээр нь хэр сайнаар болон сөргөөр нөлөөлөх гээд байна гэдэг. Тэгэхээр сөргөөр нөлөөлөх гэж байгаа тохиолдолд бол ялчгүй нэг хэл рүү буцаагаа чиглүүлэх гэдэг сонголтууд орж ирж байна л та. Тийм. Тэгэхээр бол ээж аавын сонголт буцаад болчихно гэсэн үг. Тийм тийм сөргөөр нөлөөлж байгаа бол. Тийм. Тэгэхээр өдөрт 7-8 цаг англи хэл дээр контент үзүүлчихэд манай хот монголоор ярихгүй гэдэг чинь бол хос хэлтэн гэдэг рүү бол орохгүй болчиход байна. Тэгэхээр яг ялч гэн нөхцөл байдлаас аваарч тийм тийм. Одоо ингээд за зүгээрээ тэгж жагаад 9 сараас цэцэрлэгт яваад хилд орчд юм аа. Цэцэрлэгт яваад л учир зүггүй шулганаад хэрэлдээд эхэлт юм аа гэдэг байхгүй юу. Тэр одоо цаг нь болоод хилд ороод байгаа юм уу? Цэцэрлэгт өөр хүүхдүүдийг сонсоод хилд ороод байгаа юм уу? Миний арга барил буруу байсан ч багшийн арга барил зөв болоод тэнд хилд ороод байгаа юм уу? Тухайн ямар цэцэрлэгээс бас хамаарах хальтаа улсын цэцэрлэг нь, хувийн цэцэрлэг нь, цөөх хүүхдтэй нь ч юм уу те. Гэтэ ер нь зүгээр нийгэмших буюу орчинд нь орчих гэсэн үг байхгүй. Тэр орчинд зурагт байхгүй. Тэр орчинд уртас байхгүй. Тэр орчинд юу байгаа вэ гэхээр ганцаараа тоглол уудахтай учраас заавал бусдад харилцах гэдэг. Ялч тийм шаардлага нөхцөл нь бүрдэж байна. Нэг тэр дотор 20 хүчин 30 хүүхд дотор багш нь чиглүүлж байна. За бүгдээрээ тоглоорой, бүгдээрээ хураагарай, бүгдээрээ ингээрэй гэдэг бидний хамгийн их шаардлагатай шаардаад байдаг бие даах чадвар, нэвших чадвар нь тэр дотор бүрдэж байгаа байхгүй. Тэр яг цэцэрлэгтэй хоор ингээд хилд орноо, хилд орчих штэ гайгүй штэ гэдэг санаа бол нэг талаараа одоо сөрөг буруу бүлзүүл биш байгаа юм. Тэрэн дээр болохоор цэцэрлэгт ороод яагаад хилд орж байгаа вэ гэдгийг л бид нар бодчих гээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр дэмжлэгийг цэцэрлэгт ороод хилд орох процессын дэмжлэгийг наан нь гэрт нь үзүүлэх нь чухал болчиход байна гэсэн. Урьдчилаад хүнтэй харилцдаг шүү, найзтайгаа ингэдэг шүү, юм хураадаг шүү, ингэдэг шүү ч юм уу тийм. Тэрнээс заавал ингээд чирийгээ үгээр хэлээч чи гэдгийг бол 0 1 2 таахт нь шаардлагатай биш. Харилцан тоглох, өөрийгөө илэрхийлэх. Тэ? Энэ түрүүний хэлдэг юм асгацсан байгаад ингээд загцэлдэг. Бусдаас тусламж гуйдаг, шээж бахтаа ингэн гэдэг ч юм. Тэгэхээр ээж аавуудын нийтлэг нөгөө ингээ ерөнхий ойлголт нь бол яг л амнаасаа үг гарахгүй бол болохгүй байна. Амнаасаа үгээ хэлэхгүй болохгүй байна. Уг нь тод биш бол болохгүй гэдэг. Гэтэл цаана сая ярьж байгаа нөгөө ойлгох, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх, үгэн бусаар бие хилэмжээр илэрхийлж ш жишээлбэл ус ууй тэ. Гэт тахтан чи ус ууй гэж хэл гэд хайраад гэсэн үг байхгүй юу? Бид нар орчуулагч хийх хэрэгтэй ш наана. 50 бишэл одоо шууд ус уу гэж хэл гээд ангийн багш цэцэрлэгийн багш бол хэлэхгүй байхгүй юу? Гэхдээ одоо ус ууй гэж зөндөө 2 жил гараа хэлсэн ш. Одоо ус ууй гэж хэлмээр байж тээ. Уулагчмаар л ш. Тэгэхээр бид нар тэр дотор за хүүхэд ус ууй гэж хэлгэж үнэхээр хэлээд 2 жил үзүүлээд болохгүй байна гэдэг маань бид нар архаа өөрчлөө гэдэг орчиж гэсэн үг байна. Тэр үеэл 2 жил бол байсан асуудал байна гэсэн үг. Тэгэхээр
Би бол ээж аваад гэдэг байхгүй ингээд альва сургалтанд ч юм уу эсвэл одоо ямар нэгэн багш дээр ч юм уу цэцэрлэгийн багш байсан ч хамаагүй нэг сар бол хүүхд ингээд тасан цогцох юм наа. За хүүхд ч юм бол нэг сар 2 сар тасан цогцсон. За тасан цогцоод тэгээ хичээл сургалтанд яваад үр дүнхээр нэг сар гарахгүй бол асуудал байна гэж бодох хэрэгтэй. Асуудал байна гэдэг. Асуудал гэдэг нь багшд байна уу хүүхдтэй хамаагүй. Нэг л юм болохгүй байна гэж бодох хэрэгтэй болчих. Тэгхгүйгээр болохгүй байна гэж бодож амжаагүй буюу нөгөө юу хийгээд байгаа юм бол доо манайхд яагаад байгаа юм бол доо гэж бодсоор идэл хил дорхнаас нь өнгөрчөөд байгаа байхгүй. Харин тийм. Тэг бодсоор идэл. Би болохоор бодохгүй хүрээд ирж ингээл ингээд асуудлаа ингээ хараарай ажиглаарай гингүүд яалтчгүй нөгөө эргэн тойронд байгаа хүмүүсийн тэр саяны яриа гайгүй штэ гэдэгт санаа амарчаад. Тийм. Гайгүй штэ санаа амарч агаад яг сургуульд орохын өмнөх нь асуудлаа харддаг юм. Оо манай ээж ч гэсэндээ эмээн ч гэсэн өвөөн ч гэсэн ингэж орой орсон юм аа. Эсвэл зүгээрээ дүүн том болоод харилцан тоглоод хилд орчинч гэдэг юм уу ингээд явуулаад идэм билээ. Гэтэ одоо хидтэйгээс эхлээд за ингээд бүр багаас нь арга хэмжээ шууд авъя гэж бодвол одоо бүр ингээд 0 настайгаас ч юм уу 1 настайгаас шинж тэмдгүүд илэрдэг штэ тий. Ямар шинж тэмдгүүд илрээд байвал за энэ маань ер нь хил ярианы хоцрогдол болж магадгүй юм байна. Эртхэн арга хэмжээ авч эхэлье гэж бодож болох юм. Яг нь ер нь ингээд 0 настайгаас нь хараад эхлэнгүүт жишээлбэл ээж аваа харж ийн нүггүй гэдгээс эхэлчих жоох байхгүй. Хараа нь бол ингээд нөгөө беби гэдэг нөгөө үлгэдэ авахчин бол ингээд яг бид нар мөөмөж ингээд харж анзаарч байгаа шүү дээ. Ер нь ингээд 4-5 сартай болоод ингээд хүмүүс рүү харж ийн эргэн тойронгоо сонирхож ийн үү юм. Сонирхож ин тэгэхээр хил яа гэдэг чинь зүгээр ам биш гэдэг тийм очиртай байхгүй. Заавал бусад харилцаа нь хамттай авчиж байгаас хөгжилт ирчихтэй өөрөө. Хүн рүү хараад ингээд сонирхож ийн үгүй гэдэг. Тэгэнгүүт тэр дотор гараа юм руугаа ингэж юм авах гад ингэж гараа хөтлөж ийн үгүй өөрийгөө илэрхийлж шин. Тэр дотор чинь авиа ороод ирэн буцаад гэдэг авиа. Утгагүй орно гэсэн үг байхгүй. Гараа хөдлөж ийн үү авиагаа хийлж ийн үү. Тэгэнгүүт тэрийгэ хараад ээжийг энэ ус уухаг ингэж харангуудаа тэрэнд хариу үлээ зөө инээдэг ч юм уу те. Эсвэл гэл ингээл авиа гаргадаг ч юм. Тэгэхээр тэр маань өөрийгөө илэрхийлэх буюу хилээр нүүрсний доторх тэр процесс нь явагдаад байгаа байхгүй. Авианууд нь яваална гэсэн үг. Тэр дотор сая хэлж байгаа. За бүр яхаа цаашлуулаад юу гэдэг сүлүүд яриад хөгжлөө хоцрогдол ч юм аутизмтай хүүхдүүдэд гарч байгаа ингээд 0-аас 2-3 нас хүртэл ингэж гарч байгаа гол шинж тэмдэг авлагд саяны хэлдэг хүн рүү харж гинүү гэдэг. Хуруугаараа зааж гинүү. Нэрээр нь дуудахаар харж гинүү гэдэг. Тэгэхээр хуруугаараа заах гэдэг чи яг үнэндээ бид нар хуруугаараа заах нөхцөлийг үүсгээгүй ажиглаагүй шууд заагаас өмнө мэ ундагаа гээд ам гарт өгч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүч нь хуруугаараа заах гэдэг хөгжил нь өөрөө явагдаагүй ингээд дэше харж гэсэн чинь амд нь шууд угж ирээд амд нь усыг явчих. Нэрээр дутах төр ч ихсээ адилхан. Ээж аваад нэрээр дутах харахгүй байна ингээд аутизм тэм шиг байнагаас орчирдаг байхгүй. Тэгээ би ингээд ээж аваад хараад байгаагүй. Миний хүү, миний охин, миний үрээ, хөөрхнөө хараа. Эмээгийн хүү ээж охин. Тэгээд нөгөө хүн нэрээ бас товчлчихноо. Одоо жишээлбэл ламаа гэдэг би одоо ламзаа гэдэг үлээ гэхэд те ламаа лаги заяа ламзаа. Тэгээ араас миний хүү, миний охин давхар явчихна. Гэхдээ та ийм их хөлөд тахсан дүү чи яаж нэрээ мэдхий гэдэг. Тэгэхээр тэр процесс дотор бидний нөгөө нэг юм санамсаргүйгээр гаргаж байгаа зүйлүүд маш их болчихж байгаа байхгүй. Тэгэхээр 0-аас 1 нас гэдэг тэр бол ажиглаж анзаар. Тэр заал аутизм гэдэгтэй хамаагүй шүү дээ. 0-аас 1 настай хүүхэд маань ингээд ер нь хуруугаараа зааж гинэ. Маш олон авианууд хэлж гинэ ядаж памийн багада баг 10-20 авиа хэлж гинэ ядаж бүр байя гэтэл те. Нөгөө хүнийг сонирхож гинэ. Хам тоглох бусадтай тоглох нь хамаагүй. Сонирхож гинэ. Тэр хүн рүү чиглэж авиа гаргаж гинэ гэдэг. Эсвэл байсгээл зурагтны удирдлага харахаар авиа гаргадаг гэж болно шүү. Зурагт тасаахаар авиа гаргадаг ч юм уу. Тэгэхээр тэр чинь за ер нь бол донтож эхэлж байна. Хамааралтай болж байна гэдэг асуудал болж байна. Тэр зүйлүүд болж. Тэнгүүд нөгөө авианууд чинь утгагүй авиа явчих. Дараа нь утгатай болно. Тэ? Шоколад руу харахаараа тэ чах гэдэг ч юм уу юу вэ тий. Ус руу харахаараа амам гэдэг ч юм уу тэ ингээд үйлдэл явж шүү. Биеийн хил амжиг. Тэгээ явж исэн чинь үг болж эхэлнэ. Үг нь тод биш. Тэ усыг ушоо. Тэгэхээр тийм дотор уусаа авах гэж байгаа мó гэдэг процесс явагдаад авиан утгатай болоод утгатай авианууд нь үг болоод нэг үг маань хоёр үг маань өгүүлбэр болж эхэлж байна гэсэн. Тэгэхээр л тэр хоорондох нэг үг маань маш олон шулгамж эхлээд нэг үг маань олон үг болоод ууш амандаа бол нэг 2 нас гараад хүүхэд маш их авиа шулгандаг болоод процесс нь л явж байгаа хгүй ингээд бүр бүүм хийдэг. Тэр процесс нь нийтлэг одоо Монголд байгаа хүүхдүүдийн хувьд бол яах гээд нэхэр 3-4 дээр нь гарах гээд байгаа байхгүй 3-4 насны дээр. Шалтгаан төрнөлдөг харилцаа дэлгэцийн хамаарал бид нар яалтчгүй бие даах нийгэмшигтэр нь хоцроочод байна гэсэн үг байхгүй. Эвэмэндэ гэдэг юм авчаад шүү дээ. Яалчгүй одоо буруутгах хэрэг хэцүү байхгүй л байна л да. Нөгөө эмээ өөдөр өсөхтэй Монголын энэ нөхцөл байдал ажил амьдрал ингээл бүх талаас нь харахаар буруутгах юм байхгүй. Тэгээ нөгөө талаас нь харахаар нөгөө хүүхдтэйгээ гол нь
тэр үед нь нөхөй хийж чадаагүй зүйлийг бид нэр 5 6 хатад нь хийхдээ л нөгөө нэг загимчих гад гэдэг харилцаанд буцаад үүсгэж чи одоо том болчоод үдээ том болчоод чи дүүгээ ингээд чи том үдээ үгүй тэр 5 настай хүүхд 7 настай хүүхд үдээ том болчоод гэдэг чи багтаа тэрийг хийгээ хүмчих яах. Тэгэхээр л эвэмингээ би хажин сараар хайрлмаар байгаа байхгүй. Үгүй чи багтаа та тэгээд өмнөөс нь өөрөөр нь гутыг өдөлж үзсэн юм хөр үгүй өмсөлөл өгчтэй үзсэн шүү дээ. Гэхдээ чи яаж 7 хүүхд зөв гоё өвдөх юм бэ гэдэг юм болчихно гэсэн. Тэгэхээр л яг нэг өөртөөхөө хэмжээнд за хаанаас нь эхлэх үү, яах үгүй юу гэдэгт л чухал болчиход байна. Тийм. Одоо гэхдээ ингээд хэл ярианы хөгжил оюун санааны хөгжилтэй холбоотой юу? Холбоотой. Одоо ингээд сайн ярихгүй байгаа мөртлөө одоо айгүй шулганж байгаа мөртлөө цаана ухаантай байна гэж байх уу? Байна. Гэхдээ ер нь байгаа. Бүгд тийм байгаа гэсэн. Гэхдээ одоо хэл яриаг нь хөгжүүлэх гээд байна гэдэг чинь за яг ингээд харилцаад тий харилцааг нь хөгжүүлэх гээд байна. Тэрнээс гадна бас ингээд оюун ухааныг нь ч гэсэн хөгжүүлэх гээд илүү хэлэх гээд байна л гэсэн үг шүү дээ тий. Тийм яг тийм. Нэг талаараа одоо юу гэдэг зөвхөн хэл ярианы хөгжил гэдэг үгэн дотор бүх юм нь орчод байгаа хгүй бол детальчилж ярихгүй л болохоос ш. Танин мэдхүйн чадвар, юмсыг таних, ялгах, төсөөлөн бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх гэдэг дэг нэмээд хөдөлгөөн гэдэг тий өөрийгөө илэрхийлж байгаа бүх зүйл дотор чинь ерхий хөгжил маань ер нь ингээд яг холбогдоод явчихна гэсэн бүгд хоорондоо холбоотой. Ягаад тэгэхээр түрүүний хэлдэг одоо жишээлбэл алим ямар гоё юм бэ? Энд чинь улаан өнгөтэй юм байна шүү дээ. Чиний Spider-Man улаан өнгөтэй юм байна шүү дээ гэдгийг хүүхэд олон удаа сонсчингууд дараа нь улаан алим руу одоо хөргчнөөс алим гараад өнгөт адилхан гэдэг шинж харилцаа авчиж байгаа байхгүй. Тэр чинь танин мэдгүй чадвар навчиж. Өнгөө ойлгочихж байгаа. Энэ хоёр адилхан гэдэг. Энэ хоёр өөр гэдэг юм дахиад болчихлоо. Тэнгүүд тэрэн дээр нэмээд болно болохгүй гэдэг юм бас явж байна. Буцаагаад өөрийгөө илэрхийлэх гэдэг зүйл чинь жишээлбэл би одоо цовын идэх дургу хөлтэй гэхэд те идэхгүй гэдэг буюу өөрийгөө илэрхийлэх болчих жоо те. Тэгэхээр оюун санааны хувьд хүүхэд одоо ингээл төрснөөс хойш янз бүрийн асуудал байгаа хүүхэд бүрт өөр учраас. Гэхдээ оюун санааны оюун ухааны хөгжлийн хувьд бол хоцрогдол хэрэг үүссэн байгаа тохиолдолд хэл ярианы хөгжлийн хоцрогдол нь ч гэсэн өөрөө үүссэн байгаа. Тэр үүссэн дотроос яг төвшөнгөн тогтоож байгаа дахиад нулаас нь эхлэх гэдэг юм болчих жоо. Тэгэхээр 4 настай жишээл 5 настай хүүхдүүд байлаа гэж бодоход хэл ярианы хөгжил нь хоцрогдсон гэж орж ирэнгүүт яг цагаад л буцаага ингээд одоо ингээд ажиглаад анзаараад харилцаад эхлэнгүүт бүр 1 2 та хүүхдийн чаддаг юм хийхгүй байх юм. Тийм. Тэгэхээр тэр чинь яаж юм тэгэхээр оюун ухааны хөгжил нь бас л тэр үедээ ингээд гаццсан байна гэсэн үг байхгүй юу? Тэрнээс нь хойш те. Тэгэхээр 1 2 3 4 5 6 гэдэг 10 хүртэл тоолж чаддаг. Айгүй мундаг гэд бид нар хийж аваад их бодоод байдаг. Нэг талаараа мундаг. Гэхдээ нэг шиг юмыг нэг гэж бодох уу гэдэг. Нэг дэр байна, энд нэг дэр байна. Жишээлбэл те. Тэгмүүд энэ хоёр нийлээд 2 болно гэдэг ойлголт. Нэг дээр нэгийг нэмээд 2 болох. 1 2 гэж тоолох гэдэг энэ ухтгуунуудыг хүүхэд ялгсан байна уу гэдэг. Тэрнээс цээжлэх гэдэг талаас харангуут угаасаа цээжлэх байхгүй юу? 1 2 3 тазрууллаа юмсаар. Цээжлэхэд амархан төрс нь хөшлөдөд явна. Ухтгуун талаасаа. Тэгэхээр одоо жишээлбэл шалгана гэдэг нь бол айгу амархан шалгах гэдэг шүү. Дуртай одоо юу гэдэг поки ч юм уу шоколаданд би гаргаж ирлээ гэж бодсон тий. 1 2 1-ээс 10 хүртэл магадгүй айгу сайн чадчихна гэвэл за тэгвэл за ээжтэй 2-ыг өгөөрэй гэхэд танд 2-ыг тоолж өгч ийн үү гэдэгсэн. 2-ыг өгөхгүй гайхаад ингээд заавал ээж 2 гэж харуулаад эсвэл ингээд хардаа 1 2 гой модель буюутай боддоор харуулсны дараа хүүхд хийж ийн үгүй гэвэл хийживэл энэ маань дэмжлэг байж хийж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнд маань буцаа тухайн хүүхдэд тохирсон асуудал шаардлагатай. Тэгэхээр одоо жишээлбэл би саяхан бас ээж автаа уулзсан ярьчихсан. Японд бол одоо яг онштой холбоотой асуудал ярьлаа гэхэд аутизм гэдэнгүүт за данга аутизм гэдэг оншноос гадна нэмээд IQ буюу төр сэтгцийн оюун ухааны сэтгцийн хувьд бол ямар төвшин гэдэг тодорхойлогдох тохиолдол хамгийн их байгаа байхгүй. Тэгэхээр IQ тэдэс буйтэш хэвэн байна уу? Эсвэл дунд төвшин, хөнгөн төвшин, хүнд төвшөнд байна уу? IQ-н тэдэн оноотой аутизм гэсэн онштой ийм байгаа бол тэгвэл танах тусгай сургалт. Эсвэл энгийн сургуулийн тусгай ангид нь явах шаардлагатай байна гэдэг зохицуулалт хийхэд арай бас илүү амар болчих жоохгүй. Тэгэхээр л нөгөө нэг гаднаасаа харахад маш сайн ярьдаг байна гэдэг маань цаана нь ямар ойлгохтгонууд нь дотор байна. Танин мэдхүйн чадвар нь ямар байна. Нөгөө сүүлийн үед авих ярьж байгаа тий хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар гэдэг яриад байгаа. Зүйлүүд маань бүгд хамаатай болж гэсэн үг. Зөв. Эцэг эхчүүд маань за одоо манай хүүхдэд асуудал байгаа юм байна. Арга хэмжээ авъя гэх. За мишээхээ ээжтэй холбогдоод онлайнаар сургалтыг нь авч болно. Эсвэл нөгөө онлайн уулзалт хийдэг байсан шүү дээ тий. Zoom-ээр ч үлээ ярилцж болно. Одоо биетээр бас уулзаж зөвлөгөө авч болно шүү дээ тий. Тэгж яхад одоо хідэн хүүхдтэй харилцсан бэ тийм одоо тоо мэдээлэл байдаг уу? Хамгийн одоо дийлэнх одоо кейс нь ямар хуу
байх уу? Сүүлийн яг одоогийн ингээд өмнө нь бол ингээд за хүүхдийн хөдөлгөөнөөр чиглүүлж хөгжүүлэх багш ч юм уу тий. Сургуулийн Японы сургуулийн Непал засварлын багш за тэгвэл заан үйлсэлж ингээд ажилтдаг байсан гэдэг юм. Үед бол ер нь хөвчлээ аутизм хүүхдэд ихэд байсан. Аутизмтай хүүхдтэй онштой ч юм уу эсвэл тийм байж магадгүй гэдэг кейсүүд ихээс. Яг хил цэцэлж гэж өөрчлөө түгээгээд эхлээд эхлэхэд бол ер нь ялтчгүй хилд ороогүй эсвэл орсон хэрнээ сайн биш байгаа. Авианууд нь сул байгаа ч юм уу. За эсвэл бүр цаашлаад аутизмээс гадна одоо эдийн ичтэй анхаарал хөдөлгөөнд хэмжихтэй суралцсан бэрхшээлтэй за eerдэг ч юм уу тийм маш олон талаас янз бүрийн асуудал хүүхдүүд ирж орж ирдэг болсон гэсэн. Яг хоо тэгээд дийлэнх хувь нь бол сүүлүүд бол дандаа хилд орог хүүхдүүд. Дандаа хилд орог. Тэгээд тэр нь бол наснасаа бүр янз янз. 0 нас 1 настай байна, 5-тай байна, 6-тай байна ч юм уу тий. Тэгэхээр тэр бол өөр насны хувьд бол хамгийн том нь 14 5-тай ч юм уу тий. Тэгэхээр тэр нь бол тэр дотор янз бүрийн шалтгаантай онштой оншгүй ч юм уу тий гэдэг процесс юм гэсэн үг. Онштой хэрнээ хилд ороогүй гас гадна эсвэл оншгүй буюу ямар зүгээр хил ярианы процесс нь асуудалтай гэдэг гэр бүлүүд ч гэсэн их болчиход байна гэсэн үг. Тэгэхээр тэр дотор саний миний ярьдаг нэг дэлгэцийн хамаарлаас гадна ээж авцаа хөвгөө амьдралтай тий хөдөө ажилтдаг ч юм уу тий эсвэл ээж нь гадагшаа явчихдаг ч юм уу эсвэл эмээ өдөр өссөн ч юм уу өсч байгаа гэдэг ийм шалтгаануудаас айгүйх гарч байгаа. Тэр дотор ч эмээтэй ярих шаардлага гарна. Өвтэй ярих шаардлага гарна. За зарим тохиолдолд эмээ өвөө ээж гуравтай ярих шаардлагууд гарна. Тэгэхээр онлайнаар л чиглүүлж ингэж сүүл яг зөвхөн эхэлд орохгүй байгаа процесстэй бол сүүлийн 3 жил тэгж явж байгаа процесс тэгээ яг танхимаар уулзах хоёр бас л яг л асуудлууд шалтгаанууд нь адилхан л байгаа юм л да. Түрүүн л яг ярьж байгаа хүүхдтэйг сонсохгүй байна. Урамшуулахгүй байна. Хүүхдтэйгээ холбогдох гэдэг үг би ашиглахыг дуртай л да ингээд юм. Хоорондоо ингээд нэг мэдрэмжийг шеэрлэх буюу хуваалцах гэдэг зүйл маань байхгүй болчиход байна. Яг л маш сайн хүүхд нь айгүй яриад өөрийгөө илэрхийлээд байхад бид нар командлаад идэг. Гэхдээ энийгээ тэгээд хураагаад ингээд хийгээ чи биш та хөтлөлтөө гэж биглээд байгаа юм. Та өөрөө очиж хамт хураал та. Тэгэхээр 5-тай байна уу 6-тай хамаагүй бид нар болохоор том гэ ботчингуудаа том хүн шиг харцгаад. Үгүй энэ хүүхд чинь дотроо ингээд жижигхэн юм биш үү? Бид нар чинь сүүлийн үед нөгөө нэг үдсэж байгаа юм ч гэсэн inner child гэж аягаар дотоод хүн маань жижигхэн тийм ингээд нэг гүнж байгаа гэдэг. Тэгсэр нөгөө хүүхдэд гэж бодохгүй. Энэ бол том хүүхд гэдэг. Тэгэхээр тийм зүйлүүд айгүйх гарч байгаа болохоор. Тэгэхэд нөгөө хүүхд хүүхдтэй ажиллах ямар вэ гэдэг зүйлээр харангууд яг би онлайнаар ингэж явж байгаа. За мэдээж Японд татаж гисэн тэнд байгаа гэр бүлүүд заримдаа гэрт ирдэг тохиолдол ч гэсэн гарч ирсэн л та. Тэрэнд ч тэр яг Монгол хүүхдүүдээс сая ирээд нэг 10 гаруй гэр бүлүүдтэй уулзлаа анзаарчлаад маш гоё байлаа. Надад бол маш гоё байлаа. Тэр нь юу гэхээр за яг л одоо нөгөө холбогдох гэдэг зүйлийг ингээд жоохон ч гэсэн тэр ээж аавд нь мэдрүүлээд нөгөө хүүхэд нь жоохон ч гэсэн өөрийгөө илэрхийлээд инээгээд тэр нөгөө нэг хуваалцсандаа баярлаад хөөрж байгааг нь харах л урамтай маш гоё байлаа л да. Тэгэхээр надад бол яг л за би зөв газараа зөв цагт л байгаа юм байна. Мэдээж асуудал нөгөө нэг өндөгшөг хүн байхгүй учраас асуудлууд байгаа. Чадахгүй зүйл маш их надад байгаа. Гэхдээ яг зөв цагтаа зөв хүмүүстэйгээ ингээд бид нар суугаад байгаа юм байна л гэж амар боцсон л өдрүүд байна. Аутизмын тухай товчхон ярихад би ч гэсэн бас яг л бусад ээж аавдын адилаар нэг сайн ярихгүй болоод ирэхээр аутизм юм болов уу гэл шинж тэмдгүүдийг нь үзэл. За энэ шинж тэмдэг нь манай хүүхдэд байна уу? Яаж ийж гэл тэгэнгүүт нөгөө за нэг сайн ярихгүй тэгэнгүүтээ нөгөө тоглоомыг өрж тоглодог гэдэг нь бас байгаадсан байхгүй. Тэгэхээр би тоглоомоо өөрөх болгонд нөө бити өөрөлтөө наадах яаж шамаагүй өөрөөр тоглолтоо бити өрж тоглол гэл. Тэгсэн мөртлөө өөр ингээд харилцаа сайтай хүн рүү хардаг ингээд нэрээр нь дуудахаар ярьдаг мэрдэг тиймэрхүү юмнууд нь л байгаад байдаг. Тэгээд хэрвээ за аутизмын яг онштой байлаа гэж бодоход тэр хүүхэд одоо ийм хэл ярианы хөгжлийн сургалтаас ямар давуу талыг авч болох вэ? Тэр одоо хүрээнээс аутизмынхаа хүрээнээс шалтгаалаад мэдээж тэр хүүхдийн ярианы төвшин янз бүр байх л байх л та. Гэхдээ ийм одоо speech therapy аваад тэр бас сэтгэл санааны юунд бас сайнаар нөлөөлөх үү? Эсвэл бүр ярьж сурна гэж байх уу? Ярьж сурна гэж байна. Гэхдээ ямар төвчнөөс эхлээд ямар хугацаанд вэ гэдэг чухал байна. Нөгөө хүүхэд маань түрүүний минь ярьжсэн ойлгох оюуханы чадвар нь бас ямар вэ гэдгээс. Тийм. Оюуханы чадвар нь нэлээд хоцрогдсон 5-тай хүүхдтэйвэл тэр оюуханы юмыг ойлгох чадварыг нь бид нар таниулангаа нөгөө хүүхдийн өөрийнх нь хэл яриаг нь дэмжих гэдэг хоёр зүйл зэрэг авч байгаа учраас жоохон хүндрэлтэй гэдэг ч юм уу тий. Сая яг нөгөө шинж тэмдгийн тал дээр ярингууд 1 настай 2 настай хүүхдийг ганцаараа тоглонгууд аутизмтай байна гэж бодож байгаа жадас их байгаа байхгүй юу? Тийм ерөөсөө биш байхгүй юу? Тийм биш гэдэг нь юу ч юм нэхэр энэ хүүхдийн орчин нөлөөлөл юу вэ гэдэг. Утаас, дийлэгц, амьд харилцаа өөрөө маш бага байна.
тэн дээрээс нь хүүхдийн хөгжлийн онцлог, хүүхдийн өөрийнх нь ерөнхий хөгжлийн онцлог чинь эхлээд ганцаараа тоглохоос эхэлнэ. Нэмээд маш олон тоглоом руу ингэ сонирхож очиж хурж тоглоо тэрийгэ буцаж шидээд энд нэг юм өрөөд буцаж шидээд гэдэг чинь сонирхол нь энэ тэндээс очиж эхэлнэ. Гэдэг нь хэвийн зүйл байгаа байхгүй. Тэнгүүд хэвийн зүйл дээр бид нар болохоор анхаарал төвлөрөхгүй байна. Тийм ээ. Тэнгүүд анхаарал төвлөрөхгүй байна гэдэг. Анхаарал сууц сургамаар байна гэдэг ч юм уу. Үгүй энэ хөгжил нэг яваад байгаа байхгүй. 3-тай 4-тэй хэрнээ амар ингээл хөдөлгөөнтэй ч юм уу. Тэгвэл бид нар хөдөлгөөнийг нь дэмжиж л та. Сууц сургахтаа биш гол зорилго нь хөдөлгөөний нэмжээ. Хүүхдийн хэрэгцээг нь хангаж өгье гэдэг. Тэгэхээр нөгөө харах үнцэг нь өөр байх хэрэгтэй болчих. Сая өрдөг нэрээр дотор харахгүй. За дээрээс нь бусадтай тоглохгүй байна гэдэг маань яхаа аутизмын хүрээний эмгийн шинж тэмдэг нь бол мөн тэрэг байлаа гэд шууд аутизм юм ASD юм гэж бодож болохгүй гэдэг чухал байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ хүүхдэд арга барилын өөрчлөлүүд сая түрүү хэлдэг миний хүү миний охин гэдээ дуудаад нэрийг никнейм болгож өөрчлөөд эмээ нь орж ихэр өөр нэрээ дуудаад аав нь орж ихэр өөр нэрээ дуудаад ээж нь миний охин гэж эрхлүүлээд ахаар чинь хүүхд хаана нэрээ сонссон байгаа юм бэ. Тэгээ тийм 2 настай 3 настай хүүхдийг бид нэр эмнэлэгт очиод үзүүлэхэр чинь мэдээж эмч нэрээр нь бүтэн нэрээр нь дуудана шүү дээ. Одоо хин бэдийн бэлгүүн төгсөө ч юм уу жишээлбэл тийм. Тэгэхээр танихгүй бол хасах гэдэг он авах нь зүг бохгүй. Тэгэхээр эргээд тэр нөхцөл байдлыг бид нэр хэцүү ч гэсэн санамсруугаар бид нар үүсгэсэн байгаа. Тэгэхээр би болохоор яг ингээд хэлд ороогүй байна гэдэг ээж аваад орохоор шууд надаас асуулт тийм байдаг байхгүй. Аутизмын мөн бондоо биш вэ гэдэг. Яагаад нэг зүйлүүд заавал оноох гээд байгаа юм бэ гэдэг. Тэр маань сэтгэл зүйн буцаад асуудал байна л да. Ингээд хүүхдээ тийм биш байгаасаа гэдэг ботал дээр нэмээ тийм байвал яана гэдэг айц буюу нөгөө ээжийн том хүний сэтгэл зүй авчиад байна ш. Тэр дотор чинь нөгөө хүүхд чинь хөрхийг жижигнэр байгаад байгаа байхгүй. 1 2 та хүүхд чинь юмыг өрөх гэдэг чинь энэ өрхөөс өөр сонирхолтой зүйлээ мэдэхгүй байгаа байхгүй. Бид нар тэрийг нь өрдөг тоглоомын шидэд үзүүлчихэлтэй жишээлбэл. Ингээ шидэнгүүд аав нь тэнд нурж ундаг гэж болно ш. Хаа гэд бид нар өөртөө инээвэл нөгөө хүч чинь маргааш нь дахиад шидэж магадгүй байхгүй. Нөгөөдөр шидэж магадгүй байхгүй. Бид нар болохоор өөртөө шидэнгүүтээ хардаа авгаа. Унлаа. Гоё газ. Сонирхолгүй байгаа тэр нь. Чихнээсээ нураад уналтай гэдэг. Тэгэхээр тэр нөхцөлд нурж унаад хүүхэд шидлээ нурж унангууд эн чинь өрдгөөс гадна шиддэг штэ гэдэг нэг мэдээлэл нэмэгдчихэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэрэн дээр ч гэсэн нэрээ бүгдээрээ адилхан хэлээд тоглох бүрдээ нэрийн точиг тавт гэсэн үг шахах байхгүй юу? Бэлгүүн төгсөө гэдэг шиг бэлгүүн төгсийн хаал байна. Бэлгүүн төгсийн цамц байна. Одоо хин бидэн те. Тэгж хэлээд нөгөө хүч энэ нэр байна да гэдэг. Нөгөө тэгвэл ээж нь хоолоо идчих. Тэгжин гэж бид нар хэлэхгүй байгаа хэрнээ намайг ээжээ гэж дуудаа гэдэг гэсэн үг байхгүй юу? Тэр бол бүр амар олон процессор гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрлүүгээр буцаагаад өндийж харах болчих хэрэгтэй гэсэн үг. Тэрийг яг нөгөө цаг хугацааг хэмнэх зүйл нь онлайнаар ч юм уу эсвэл уулзаад цаг хэмжиж байгаа зүйл нь би тэрийг өмнөөс нь бодчихж байна л гэсэн үг байхгүй юу? Хооронд харилцаана. Та тийм алдаатай шүү дээ гэдэг. Тэр алдааг сонсоод хүлээж авах гэр бүлч байна. Хүлээж авахгүй стресстэй ингээд тавгуутааж мэдээж тэр хэвийн зүйл учраас тавгуутах хүмүүс ч бас байна гэсэн. За аутизм байлаач гэсэндээ одоо цагт ер нь бол бид нар одоо нийгмээрэж тэр боловсролонч тэр илүү дэмждэг болж өгöd байгаа учраас амьдрал илүү л хялбар болж байгаа бидтэй. Яг одоо үгтэй яг аутизмтай хүүхдтэй гэр бүлүүд дотор илүү нэг ойрхон одоо би байгаа учраас жишээлбэл яг нийгэм хүлээж аваад ингээд дэмжлэг байна уу боловсруулж юм уу тэгш хамруулах ч юм уу те ингээд байна уугүй гэдэг бол байна гэж хэлж чадахгүй. Харамсалтай. Байна гэж үрсэлж чадахгүй. Зүгээр ингээд нөгөө өмнөхөө бодвол буюу одоо нэг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад ч юм уу өмнөхөө бодвол ойлголттой болсон уу? Болсон. Болж байгаа юу? Болж байгаа. Яг хүүхэд аутизмтай байна уу? Өөр ямар нэгэн ADHD-тэй байна уу? Суралцсан бэрхшээлтэй байна хамаагүй энэ нийгэмд яг одоо хуулаараа заагаад тэгш хамруулаад суралцах нөхцөл орчин нь 100% бүрдээ дэмжлэг байгаа юу гэвэл үгүй. Бүр энэ бол нэг баг тусдаа юм ярих сэдв болчих гэсэн үг байхгүй бүр тусдаа маш том кейс гэсэн үг. Тийм бодлогын төвшний яг болох юм тийм. Тэгэхээр нөгөө бодит байдал хуулинд заасан зүйл хоёр чинь ингээд эрс тэрс. Тэгээд тэр дотор улсын хувийн гэдэг бас эрс тэрс. Ангийн багшийн ойлголт гэдэг бас эрс тэрс. Тэгэхээр маш хүнд сэдв. За тэгвэл одоо ингээд сэтгэл зүйн хөгжил тархины хөгжил зүгээр аутизм биш зүгээр удаан хилд орж байгаа хүүхэд байж штэ тэгээ энийг ээж аав нь болиулж сэргийлж бүрэн болох байсан. Гэхдээ одоо хүүхэд удаан хилд орж гинэ гэдэг ер нь бол эцэг эхийн буруутай үйлдэл хамаатай юм байна гэж ойлголоо
зөв. Буруутай үйлдэл гэдэг үг өөрөө айгүй хэцүү сонголт те. Эцэг эхийн нөлөөлөл маш өндөр одоо нөлөөлөл байна гэдэг үгээр хэлвэл зөв. Тэр нь бол зөв. Яг тэр хүүхэдтэй 24 цаг хамт байгаа хүн нь эцэг учраас. Тэр хүүхдэд бид нар миний зүгээр хамгийн хэлэх дуртай одоо хэлэх ойлгуулах гэдэг жишээг бол бид нар хизээж нэлэх хүүхдэд дөнгөж төгссөн те эсвэл өлгөөтэй одоо мөмө идж байгаа хүүхдэд бид нар бүү ирэхдээ юу ч хэлэхгүй байдаггүй шүү дээ. Дандаа хэлдэг шүү Тэ? дээ. Хаашиг хүүрхэн гэдэг. Тэгээ хаашиг хүүрхэн гэдэг хүүхдийг хүлд ороод алхдаг болоод суудаг болсны дараа юм хийхгүй байна гэсэн үг байхгүй жишээлбэл. Хийхгүй байна гэдэг нь сайн олон төрөний хэлдэгсэг маш их ярьдаг хэрнээ тэр нь жоохон хүүхдийнхаа хариу үйлдэл дээр нь бид нэр тохируулж зөв ярихгүй байна гэдэг болчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр маш их ярих хэрэгтэй гэдэг зөвлөгөөнүүд айгүйх гардаг болсон. Тэгнээс үүдээ дийж аваад орж ирэхдээ би маш их ярьд юм асуудалгүй гэдээ оол нь орж ирдэг байхгүй онлайнаар ч юм уу боддоор ч юм уу. Тэгээ ингээ харангууд нөгөө ажил маш их ярьж байгаа юм. Тэр дөрөв нэг лоонга тэгээд ингээ тойлоо ингээ хоолоо идээд ямар гоё юмтай кичен тоглоо те одоо лего тоглоо ч юм яриа л. Нөгөө хүүхэд нь ямар сонирхолтой байдаг ч юм уу те. Ингээ суугаал. Эсвэл нэг хүүхэд маань үүдийн тавар машин гэл ингээл яар. Гол нь тэр ярианд нь го машин гэдэг эсвэл ээжээ хардаа гэдэг энэ үйлдэлүүд дээр нь бид нар хариу үзүүлэхгүй байхгүй. Тэрийг сонсохгүй байгаа. Тэрэн дээр нь дэмжихгүй байгаа гэсэн үг. Тэрнээс маш их ярьж байгаа нь бол зөв байгаа ч гэсэн энийг нь орхигдуулчаад байна гэсэн үг. Байлбал бүгд түрүү ярьдаг. Харилцсан гэдгээл жоохон мартчих гад юм гэсэн үг. Тэрнээс маш их ярьж болохгүй гэсэн зүйл биш байхгүй. Тэгэхээр ер нь сэтгэл зүйн өмч дээр ер нь хэл ярианыч тэр ямар ч зүйл тэр 100% зөв арга гэдэг юм байхгүй байгаа байхгүй. Тийм байна тийм. Хагал нөгөө нэг суур одоо тий ингэж хөгжөө наваа ялгаад үг болно гэдэг шиг тэр дотор 100% ингүүл сайн гэдэг гэхээс илүүтэйгээр танаа хүүхдүүд ямар төвшин зүгээр вэ гэдэг. Танаа хүүхдүүд түрүүн би дасгалууд гэж ярьжсэн жишээл танаа хүүхдүүд магадгүй лаа үлийнхэн сонирхолтой байж болох байхгүй юу? Юм унтарч байгаа үе бодтор шүү дээ. Лаа үлээхийг аюултай юм байна энэ лаа халуун байна гэж бодож байгаа хүүхдэд бид нэр лаа үлээл гэж болохгүй болчих. Тэгэнгүүт лааны оронд яагаад тенсний бөмбөгнөөс жижиг хөнгөн бөмбөг гэдэг шин. Тийм бөмбүүдийг зүгээр юм хайрцаг нь картон хайрцаг нь жижигхэн 5-6 бөмбөг хийгээд уралдуулж болно шин. Уралдуулад магадгүй нэг нүх гаргаад тийшээ өнгөрүүлж чадчихвэл юу эдийн одоо нэг ширхэг ааруулч юм одоо тийм дуртай ам арна. Нөгөө үг чинь ааруулаа идэх гэж бол ядаж үлээд сурна шин. Тэгэхээр л тийм дотор хайрцагын дотор бөмбөг хийх үү? Эсвэл салвидаг байх уу? Эсвэл шаар зүгээр том ингээд жижигнэр үлээсэн шаарыг ингэж тоглонгоо унгааж болохгүй шүү гингүүтээ гэж ингээд хөл гараа ашиглая гэдэг. Тэгэхээр заавал хөдөлгөөн гэхээр хөл бөмбөг байх хэрэгтэй ч юм уу? Бөмбөг байх хэрэгтэй ч юм уу? Заавал нэг багшийн доор тэх ёстой гэдэг зүйл мэдээж сайн ч гэсэн гэртээ гэрийн нөхцөл яаж хийж болох вэ гэдэг. Гарч чадсан гэсэн. Тэгэхээр л одоо онлайн нэг жилийн сургалтын дээр ч гэсэн би даалгавар өгдөг байгаа шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн яг л гэртээ юу хийж болохоос болох вэ гэдгээс эхэлж байна гэсэн. Тэрнээс яг хуу талент хараад тал руу хараад хүүхдээ ингэж амын ингэж хөдөлгөөрөө гэхэд ихэнх 2 3 4 тэнгүүд л талент хараад ээжигээ дуурайх те эсэргээр ээжийнхэн бараг царайраад уруулаар хөрч үздэг ч юм уу. Тэрийг бид нар дэмжин шүү. Ээж нь уруул ингэсэн бэ нү гэд дуртай хүүхдээ дуртай оруулын будгийг сонгуулж хагаад будуулчаад гэж болох байхгүй юу. Тэгэхээр л тэр хүүхдийнхаа өөрийнх нь онцлог дуртай сонирхлоор нь дамжуулна гэдэг л жоохон мэдрэмж шаарц ажиллаж байна тийм. За их баярлалаа. Баярлалаа. Сүүлийн асуултыг ойлоо ингээд дүгнээд за эцэг эхчүүдэд бас ингээд зөвлөгөө өгөөд ч юм уу яриагаа дуусгая гэж бодож байна. Яг эцэг эхчүүд хамгийн их асуудаг тэрэнд нь нийтлэг одоо өгдөг хариултаа ч юм уу хэлээд дуусгахгүй. За тэгье. Хамгийн их асуудаг зүйл нь хэлт яаж хурдан оруулах вэ гэдэг асуулт байна. Тэр асуултанд нь хариулахад бол эхлээд хүүхдэл жоохон ажиглал үзье гэж эхлээд хэл. Тэгэхээр ер нь 3 зүгээр хамгийн чухал 3 гэж зүгээр би ботчих л та төвш. Практикаас харахад ч гэсэн хүүхдээ ажиглая. Хүүхд чинь ямар төвшөнд байна? Ажиглах дотор ч орчин бол заавал орсон байгаа. Утас зөрөгтний хэрэглээ хэрвээ бид нар өөрсдөө хүүхдтэйгээ харилцаж гин үгүй гэдэг нас давхар орсон байгаа түрүүний ярианад. Хоёрдугаарт тухайн хүүхдтэйгээ бид нар хэр мэдрэмж тухайн хүүхдийнхаа үйлдэлийг хүлээж аваад сонсоод тоглож гин үгүй гэдэг. Хамтдаа тоглох гэдэг зүйлийг хийгээрэй гэж хэлмээр байна. Сүүлийнх нь болохоор хамтдаа тоглож чаддаг болцсон байгаа учраас 3 дахь нь явах гэдэг шүү дээ. Тэгэхээр хамтдаа тоглож чаддаг болцсон л байгаа бол одоо тэгвэл хүүхдээ яг мэргэжлийн газар
хандуулаа гэдэг мэргэжлийн газар. Тэгэхээр тэр мэргэжлийн газар гэдэг бол цэцэрлэгт явдаггүй, цэцэрлэгт явуулж болж байна. Хөөрхөн орхон сургалтын төвүүд байдаг, сургалтын төвд явуулж болж байна. За үнэхээр бүр ингээд аягүй сайн тоглодог болцсон ч гэсэн болохгүй байна гэвэл манай бичлэгүүд үзэж болж байна. Би бол одоо нэг рил хийгээл идэв хөрхий. Хурдилд оруулах вэ гэдэг тийм бичлэгүүдийг үзэж болж байна. Үзээд тэрэн дээр би ингээд алтайг нь бол нөгөө ботдоор заацсан тий. Минийг гаргаж ирэл. Тэгж болохгүй шүү ингэж хэлэхгүй. Тэгвэл ингэж хэлээрэй гэдэг юмнуудаа бичлэгүүд хийсэн байгаа. Тэгэхээр тэрэнд цаг зав зарцуулаад тэр бичлэгийг үүснэ. Үзээд үнэхээр хийгээд болохгүй бол ялтчихгүй мэрэгжлийн цаг авах гэдэг юм гарч ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ гурван процессыг л хэцүү ч гэсэн хийх гэдэг л байна гэсэн үг. Нэг яралтай хэлцэлч тэр очоо гэдэг ч юм уу тий. Нэг яралтай смут орооч юм уу ингэдэг гэхээс илүүтэйгээр эхлээд хүүхдэд байдлаасаа эхлээл гэж баг гэж л. За их баярлалаа. Маш гоё харилцан яриа боллоо. Олон хүнд хэрэгтэй байсан гэдэгт нь итгэлтэй байна. Надад бол маш их хэрэгтэй байлаа. Би бүр өөрийнхөө хүүхдийг дотроо бодоол за эзгээл бодоол суугаад байлаа. Би чинь гэртээ яадаг үлээ. Манай хүүхд яадаг үлээ гэл. Тэгээд Монголд буцаад ирсэнд баярлалаа. Шинэ бэбитэй болж байгаад нь баяр хүргэе. Тэгээд дараагийн ажлуудаар дахиад уулзах байх гэж бодож байна. Бас хүмүүсээ биеийнхаа байдлыг харж агаад хүмүүстэйгээ бас уулзах цагаа тоолж байгаа гэсэн тэрэнд нь амжилт хүсье. Олон хүүхдүүдэд туслаарай, олон эцэг эхчүүдэд туслаарай. Баярлалаа. Бүрсэнд баярлалаа. Тэгээд бүгдэнд баярлалаа. Сайн сайхныг хүсье. За баярлалаа.